Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана үзэгчдээ, намайг үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За 2-7 хоногоос нэвтрүүлгээ хүргэж чадсангүй. Тэгээд бас ажил төрлөختтэй байлаа. Хоёрт цоо шинэ газар нэвтрүүлгээ хийх гээд илүү шинжлэх гээд бас нэлээд цаг авлаа. За тэгээд манай 3 дугаар сизон маань эхэлсэн явж байгаа. Тэгээд цоо шинэ дугаартайгаа та бүхэн хамтдаа байгаараа ютубер болон язгуур цэгийн сайтын пэйжээр те ер нь ханаас ч бас үзэж болно. За тэгээд өнөөдөр маань нэвтрүүлэг маань та бүхэн анзаарж байгаа их гоё Монгол гэрт, их гоё Монгол хэм маягийн шингээсэн одоо энэ Алтан гац гэхэд үндэсний ресторан дээр нэвтрүүлгээ одоо өнөөдрөөс эхлээд та бүхэндээ тогтмол хүргэх болно. За тэгээд ер нь бол Монгол хэм маягаа шингээж ер нь их нь Монгол уламжлалаа бас хадгалж үлдээ гэсэн зорилгоор бас энэ нэвтрүүлгээ хийж байгаа шүү. Нэвтрүүлгийн ивент хийгч үндэсний ресторан Алтан гац. Нэвтрүүлгийн ивент хийгч таныг амжилтанд хөтлөх хүслийг Retailer Mongolia-гаас. За мөн тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Zebra International одоо энэ Tafel Chips за тэгээд энэ их гоё цоо шин одоо Saito гэдэг энэ Азийн одоо энэ цайны соёлыг шингээсэн те ямар ч тийм будагч бодис байхгүй ийм гоё цай бас шинээр орж ирж байгаа юм байна. За тэгээ манай condition брэндтэй алкогол хэрэглэхийн өмнө болон уусны дараа уусны өмнө нэгийг уучдаг хотоодонд маш сайн ийм брэнд байна. За тэгээд гол нь өнөөдрийн бас хамгийн чухал зүйл бол зочин шүү дээ. Тэгээд бас хэд хэдэн хүмүүс надад санал тавьсан. За энэ залууг оруулъя. Энэ их сонирхолтой хүн байна. Гэт бас хэд хэдэн бичлэгийг үзлээ. Влог хийдэг юм байна. За тэгээд нэр нь бас их сонирхолтой. Рэпер ер нь бол рэпер нэр нь бол Sex цагаан богд. Sex биш үү? Sex цагаан богд. За жинхэнэ нэр нь бол Гантулга гэд залуу өнөөдөр маань нэвтрүүлэлт орж байна. Тэгээд ирсэн баярлалаа. За баярлалаа. Урьж оролцсонд айгүй баяртай байна. Анхны яг ярилцлага нэвтрүүлэг үү? Яг албан ёсны ингээд суугаад удаан ярьдаг тийм нэвтрүүлэг болт анхны. Зүгээр нэг сайт тус яг ингээд ярьцлага өгсөн байсан тий. Тэрийг бас үзсэн. Нэлээд бас хүмүүс ам сайтай байх шиг гэсэн тий. За тэгээд манай үзэгчдэд нэг өөрийгөө нэг сайхан танилцуулаач гоо. За товч танилцуулах юм бол одоо миний хувьд бол Монгол Улсын их сургуулийг философи бакалавр төгсөөд английн орчуулгаар магистр төгсөөд одоо сэтгэл судлалын магистрант тэр шинэ Монгол технологийн коллежийн философи англиний багш хийдэг. Тийм л юм байна да. Багш мэрэгжилтэй. Багш мэрэгжилгүй. Биш багш ажилтай. Багш ажилтай. Ер нь бол одоо нас хэдтэй юм бэ? Нас одоо энэ жил одоо ингээд 26 хүрч байна. 26 сарын 25-нд. Тэгэхээр бас нэлээ олон зүйлийг амжуулсан байх шүү те. Залуу багштай орох байх. Залуу. Яг зөвөр ингээд яг сурагчдаа одоо ер нь бол оюутан залуучуудын хандлага өмнөх те нөгөө нэг хит баригдмал байхаас илүү задгаа болсон шүү дээ. Илүү нөө багштайгаа ойр дотн байдаг болсон байна. За тэгээд бас зарим нь багш нарыгаа залуу болж байгаа элэг барих энэ юм байдаг сурагтай байсан. Тэгээд тиймэрхүү юм хэрэг байна. Элэг барьдгүй шүү дээ. Гайгүй. Элэг барих боломжгүй. Ер нь намайг бол. Яг шударгаар яг хүүхдүүдэд яг ямар байх хэвээр одоо жишээ нь зөвхөн хамгийн энгийн хандлага за нэг хүүхд унтчихлаа гэж бодъё тийм үү миний хичээл дээр. Тэгэх юм бол за чи өсвөрсөн хүүхд юм чи унтаж болно гэдэг нь бол би хэлдэг. Чи унтаж болно. Чамд одоо хичээлээс илүү өөр бодох охин ч гэдэг юм пессимиси гэж өөр юмнууд сатарж байгаа шүү дээ. За тийм байж болно. Гэхдээ чи ингээ унтаад байж байгаа юм чинь чиний хобби чинь чамд мөнгө олох хэмжээний хобби бас давхар чамд байгаа юу? Тэ эсвэл чи ингээд унтаж ингээ байж байгаа тийм сургуульд ингээд эцэг чинь төлбөрийн төлөө төгсөөж яах юм барилга дээр гарах юм уу? Эсвэл ресепшн хийх юм яах чам тий. Тэгээ яг тэр нэг хөрсөн дээр нь хүүхдүүдийг буулгаж өгөх юм бол айгу зүгээр. Ерөнхийдөө яг хүүхдүүдтэй айгу шудраг харцдаг би. Тэр нь дандаа. Тэгээ дээрэс нь юу гэдэг миний хувьд өөрөө рэпер дээрэс нь одоо юу гэдэг ном уншдаг болоод ч тэр үтэй хүүхдүүднийх айхтар элэг барьдгүй ер нь элэг барьж байгаагүй хэзээ ч. Ном нэлээд их уншдаг юм шиг байлаа. Найз охинтойгоо хамт хийсэн влог байсан. Тэгээ бас нэлээд YouTube дээр нэлээд 200 мянган хүн үзсэн байсан баг шүү. Тийм. Тэгээд ер нь л өөрсдөө уншижсэн ном, тэгээ өөрсдийн тухай хүмүүсийн хамгийн их асуусан асуултанд хариулаад байх шиг байсан те. Ном уншихын хамгийн гоё зүйл нь юу вэ? Ном уншихын хамгийн гол юм нь юу шүү дээ. Бодлоо зэгцэлдэг, юу гэдэг зэгцтэй ярьдаг, зэгцтэй сэтгэдэг болгодог. Хамаа замраагүй сэтгэхгүй. Юу гэдэг миний ерөн сэтгэлгээний аль хэв маяг буруу байна. Ер нь хаана би алдаад байна те гэдэг хүртэл аягүй сайн мэддэг. Тэгэхээр хамгийн түрүүнд яг зөв сэтгэдэг болгодог. Учир нь тухайн хүн одоо юу гэдэг нэг ном бичих гэж, нэг өгүүлбэрийг бичих гэж асар удаан сууж агаад бяцлах явж байгаа 10 цаг ч юм уу те. Тэр гүнзгий бяцлаглаас гарсан тэр бодлыг уншиж байна гэдэг чинь миний бодол ч гэсэн илүү зэгцтэй л болно гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд яг мэдээлэл олж авах мах ч яг гол нь айгүй зэгцтэй сэтгэж боддог л болтгоо. Тэр хэрээрээ зэгцтэй ярьдаг болдог.
Гадаад англи хэл дээр ерөнхийдөө уншдаггүй монгол хэл дээр үү? Баян англи дээр. Байнга англи хэл. Монгол хэл дээр ном уншаагүй бараг 5 6 жил болчихлоо. Яагаад? Сүүлд англи би их сүүлд сурсан юм. Ер нь өмнө яг нөгөө нэг 10 жил бол англи үздэг ебэс. Гэхдээ тэгэл ямар л олиг байв шүү дээ. Яг бодис байдал дээр бол тэгэл хангалттай сайн англи сураагүй. Гэхдээ яг ангидаа хамгийн сайн байсан ч гэсэндээ яг их сургуульд орох юм бол нөгөө нэг хувийн сургуулийн хүүхдүүд ч юм ингээд минийх бол хамаагүй юм явуулчихгүй ярьж чаддаг байл. Тэгээд ер нь яг 20 хүрж ээж одоо 6 жилийн өмнө шүү дээ. Ер нь англиас сайжруулах хэрэгтэй юм ингээд. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө дандаа англиар кино үзэл англиар ном уншаад. Тэгээд англиар ном уншиж байгаа шалтгаан нь юу гэхээр монгол хэл дээр нэгдүгээр орчуулга нар тийм чанартай байдгүй. Хоёрдугаарт яг монгол хэл дээр хангалттай сайн чанартай номнууд олддоггүй. Зөвхөн англи дээр л олддог. Монгол зохиолчдын ном ерөнхийдөө баг уншдаг юм байна тэгэхээр. Монгол зохиолчдоос би ерөнхийдөө дасан Баяргаа номыг уншиж байсан. 60 хоног 60-ны бутархай гэдэг. Тэрийг л уншиж байсан. Өөр монгол зохиолчдоос айхтар бол уншиж байгаа яг хуу Аюур Зангааг нэг хальт уншиж байсан. Гэхдээ би илүү тийм гадаадын ном зохиолд илүү дуртай. Тэр дундаа ямар жанрын төрлийн ном ерөнхийдөө уншдаг? Одоо бол сэтгэл судлал, тарих судлал, онлайн физик, философи, улс төрийн философи уншиж байгаа. Ер нь яг миний уншдаг жанр энэ байна. Science буюу нэг бол шинжлэх ухааны, нэг сэтгэл судлал уншдаг. Дандаа. Их тийм зэгцтэй ярьдаг юм байлээ гантлаг. Тэгээд одоо яг рэпер гэдгээр нь бас хүмүүс нэлээх мэдж байгаа. Ялангуяа өсвөр насны залуучууд нэлээх сонсдог юм шиг байлээ. Тэгэхээр хоёул эхлээд ямарсан рэпер талаас нь бас ерөөхдөө ярилцаад энэ талыг хоёул жигдрээд ингээд дуусгачих. За рэпер нэр бол Sex цагаан богд. Тий. За энэ нэрийг яагаад өгсөн бэ гэж. Эхлээд нэр байгаагүй надаа. Тэгээ манай би Балмадгийн хууч хамтлагтай байсан байхгүй. Балмад. Тэгээ манай Балмадгийн хамтлагийн бөмбөрчин надаа манай нэг хүнийг Баяод гэж нэртэй байхгүй манай нэг. Тэрийг Sex Баяод гэж нэрлээд өгсөхгүй зөв тоглоомоор. Тэг яг та намайг чи Sex цагаан богд болгоч чаач гэдэг. Тэг би за хиндэ жоохон саан саваад ер нь яах юм те. Тэр үед сайн үлдэгч байгаа юм чи. Тэгээд гисэн чи яг одоо бодсон чи яг нэр ингээд юу байх хэрэгтэй. Нэгдүгээрт өрмөц байх хэрэгтэй. Хоёрдугаарт catchy буюу хүн нэг сонсоо шууд дахиж дуудаж чаддаг байх хэрэгтэй. Тэг гуравдугаарт цорын ганц байх хэрэгтэй. Давтагдчихгүй гэсэн. Давтагдчихгүй те. Тэгэхгүй бол одоо шин би гантолог гэдэг дахиад рэпер байх юм бол аль дээр гантолог гэж байна. Opposite те. Тэгэхээр ямар ч утгагүй. Тэгэхээр тийм гурван шалтгаанаар ерөн Sex цагаан богд гэдэг нэрийг авч байгаа. Sex цагаан богд гэдэг нэрийн хувьд бол хүн өгсөн. Манай хамтлагийн бөмбөрч өгсөн нэр байхгүй. Тэгэл тэрнээс хойш нэрийг аваад байна. Ер нь бол ингээл яг нэрний тал дээр ингээл сүүлийн үед бас нэлээ яригдчихэж байгаад бас хэсэг намжицсан юм а. Ер нь бол одоо Чингис хаан те бидний одоо байнгын бас бодож дурсаж явах хэвээр те бидний одоо энэ байгаа нөхцөл байдлыг бүрдүүлсэн агуу хаан те тэнгуут тэр бол архин дээр бичдэг. Тэ энэ тэнд одоо шилэн ингээ газар хөвтөж идэг. Энийг бол бид нэр болохгүй гэж ингээл хэсэг шуугж исэн. Тэгээд юу ч хийж чадаагүй юм чи үр дүнд хүрээгүй одоо хүртэл байж л байгаа те. Яг энтэй адилхан ингээ бид нар одоо энэ пүрэд орж байгаа шүлэгчтэй Sex цагаан богд гэдэг те. Энэ одоо шүлгийг одоо нэмэх 18 луу ч юм уу залуу хэлбэр рүү оруулаад энэ нь өөрөө магадгүй ёс зүйтэй үйлдэл үү магадгүй эсрэгээрээ буруу үйлдэл үү? Энэ дээр нэг юм байгаа. Нэгдүгээр Sex цагаан богд гэдэг нэр Sex цагаан богд гэдэг нэр хоёр бол эхлээд тусдаа яг тэр би өөрчилчихөж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр би яг тухайн нэрийг шууд хуулсан гэж бас хэлмээргүй байгаа. Яг тэр өөрчлөгдөж байгаа. Санаа авсан гэх юм. Санаа авсан. Тийм санаа авсан. Хоёрдугаар угаасаа яг шүлгийн хувьд бол өөрөө бас жоохон бас яг тийм жоохон одоо юу гэдэг sexual утга байдаг шүлэгчтэй өөрөө бол урттай. Тэгэхээр тийм тэрнээс хамаарат. Тэгэд энийг бол би нэг юу гэж бодох байгаа. Тэр соёл уламжлал яг уламжлал бол одоо юу гэдэг эртнээс одоо хүртэл ингээ хамгийн сайн зөв юмнуудыг аваад ингээд ирээд явж байгаа юм шүү дээ. Гэхдээ тэр дунд ямар нэгэн байдлаар тийм шинжилэл гэдэг юм байх хэрэгтэй. Тэгвэл яг хоёр төрлийн үзэл хандлага залуучууд нь бүр хит шинэлэг байгаа л хуучнаа байлаа. Хөгшчүүд нь болохоор яг үгүй 10 жилийн турш ингээ хийгээд болцсон болохоор энэ зүйлийг өөрчлөхгүй 11 дэх жилдээ чи. Гэсэн чи яг үүндээ тэрнээс илүү хялбар арга замаар юм хийх боломж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нэгсэндээ өөрчлөлт гэж би бол харж байгаа байхгүй юу. Нэгсэндээ уламжлал гэдэг юм яг цэвэр яг бөө байдлаар нь байнга байлгаад аваад явах нь өөрөө нэгдүгürt хэр биднэрт ашигтай юм. Бүр санхүүгийн хувьд бодъё л дээ хамгийн наазах. Тэгээ цаашаага бас залуучууд ямар ч уламжлал, ямар ч соёл ер нь бол орчин үетэйгээ дасан зохицол явж явах хэрэгтэй гэж боддог. Бас шүүмжлэх хүмүүс байгаа л баг. Тий. Гэхдээ миний хувьд харж байгаа нь магадгүй одооны залуучууд чиний нөө Sex цагаан богд гэдэг нэрийг өгөөгүйсэн бол Sex цагаан богд гэдэг шүлгийг мэдэхгүй байх. Магадгүй те. Яг энэ Sex цагаан богд гэдэг яг юу юм бэ те?
уул юм уу, шүлэг юм уу те юу юм бэ гэдгийг бас энэ секс цагаан богд гэдэг нэрнээс хамаарат залуучууд энэ нэг хуучин энэ бас гайхалтай шүлгийг ингээ мэдж авч байна гэдэг бол энэ буруу зүйл гэж бол би нэг харахгүй байгаа. Яг шүүмжилж байгаа хүмүүс байгаа учраас тэр хүмүүс зориулж бас чиний яг үжилхийг би сонсомоор байсан. Тийм. Тэгээ одоо рэперийн хувьд бол хэдэн уран бүтээлтэй ерөнхийдөө бас рэперүүд их өөр л болж байна л да. Өмнөх одоо мэдээж 1992 2000 оны рэперүүд бол шал өөр стил жанраар өгүүлдэг байсан. Тэгэл ер нь бол бадаг мадаг дахилт махилт гээл дандаа нэг тийм стилээр явдаг гэсэн шүү дээ. Одоо болохоор ер нь залуучууд зүгээр л те шүмжилж байгаа юм шиг, шаалж байгаа юм шиг те на те яг юм энгийн тэгэхээр магадгүй би ч бас ингэж өгүүлж чадна штэ гэсэн хүмүүс ч бас яг их байдаг. Тэгэхээр чиний өгүүлдэг жанр төрөл чинь ерөнхийдөө ямар хөө төрөл юм бэ гэж. Минийх айгу өгүүлэлт яг spoken word гэдэг төрөл байдаг. Тэр нь болохоор зөвхөн ингэ ярьдаг бас юм байдаг байхгүй. Зүгээр айтаа ярьцдаг дээр. Гэхдээ яг минийх бол яг тэр бас биш. Дукагийн хийгээдсэн мөн үү? Дукагийн хийж байгааг бол spoken word гэж хэлдэг. Яг мөн. Гэхдээ минийх бол тийм биш. Би бол илүү яг жанраад одоо ер нь хөгжмийг жанраад өөрөө ангиллах боломжгүй болчиход байна л да. Яг тэр бүх ингээ хөгжим ингээд жанраанууд нь нийлцсэн. Энэ яг зөвхөн ийм дууралтай юм хөгжим гэж хэлэх юмш боломжгүй болсон. K-pop гэхэд дотроо юу гэдэг электроник тэгснэ хип-хоп тэгснэ pop тэгснэ jazz явчихж байгаа шүү дээ энэ зэрэг. Тэгэхээр тийм болцоочоос яг хип-хоп ч гэсэндээ өөрөө ингээд хувьсаад би одоо жишээ нь яг ийм жанрагийн рэпер гэж хэлэхэд бол хэцүү аа яг зөв миний одоо хийж байгаа юм юу вэ нөхөр илүү хүмүүсийн намайг харж байгаагаар бол би илүү үгэн дээрээ төвлөрдөг рэпер болж таарч байгаа. Утга санаан дээрээ. Утга санаа. Заавал утгатай байх хэрэгтэй. Тэр зүйл. Хэлбэр нь ямар ч байж болно. Заримдаа бол зарим рэперд бол зөвхөн хэлбэр л байдаг шүү дээ. Айгуу гоё хэлбэртэй. Тэгээ гоё сонсогддог. Гэхдээ яг юу гэж өгүүлээд байгаа нь ойлгомжгүй байдаг ч юм те. Миний хувьд бол хамгийн түрүүнд агуулга нь айгуу чухал. Дуунуудын хувьд бол одоо айгуу олон дуутай сүүлд одоо ингээ 2 3 дуу ч гэсэн ингээ цаашаа гараад явчихна. Тэгээ дуунуудын ажлууд ингээ одоо бол жоохон хүлээгдээд ингээ явж байгаа. Тиймээс одоо гарцсан дуу гэх юм бол нэг альбомтай би Арматай хийжсэн EP жижиг хэмжээний альбомтай. Тэгээ тэрнээс гадна дахиад нэг 5 6 орчим дуу бол байгаа. Яг нь нийт одоо бүх одоо хийгээд цэцэгдэх энтер дуунуудаа тооцсон байлаа 15 16 юм уу? Бараг 20 хүрч байна уу? Тийм. Фристайл хэрэг хийдэг вэ? Фристайл хийдэг. Ер нь бол бас тэр чинь бас нэг скил юм шиг байна. Тэгээ рэперүүдийн их гоё фристайл яг тэр орчинд нь тааруулаад ингээл фристайл хийгээл те. Ер нь бол яг одоо би залуучууд бол чамайг дийлэх нь одоо мэдэхгүй байгаа. Ер нь бол. За цөөхөн хідэн одоо бүлэг хүмүүс ерөөдөө мэднэ. Яг дуунуудаа ч юм бол те. Тэгэхээр зөвөр би чиний нэг өөрөө чи магадгүй хамгийн энэ бол миний хамгийн бест те хамгийн гоё дуу гэж боддог. Дуу гэж нэрлэх юм уу? Юу гэж нэрлэх юм бэ? Рэпер дуу л гэж тийм дуу. Чи нэг яг өөрөө хамгийн гоё гэдэг тэр нэг гоё утга санаатай нэг дуунаасаа нэг хэсэг явуул яг уу. Утга санаа. Чи бол хоолой болгоныг өөрчлөхгүй шүү дээ одоо энэ студ дээр дуучч бол амар өөрчилж ингээл янз бүрийн юм нэмэгддэг юм байл шүү дээ. Чиний хувьд бол өөрчлөлт байхгүй гэж би харсан. Байхгүй. Яг уу хүмүүст хамгийн их таалагдсан дуу бол гүд гэдэг байгаа. Тэр бол яг одоо гэдэг миний анхны хит дуу гэх юм уу? Нэг одоо нэг сая 400 мянга үзэлт YouTube дээр. Тийм YouTube дээр. Гэхдээ яг миний өөр юм нь одоо хамгийн хоёр янз байгаа. Нэг нь болохоор би өөрийгөө маш сайн үгэлсэн гэж бодож байгаа нэг дуу байгаа. Юу гэдэг тэр кахта хийсэн дууны хэсгээр хандлага буруугаас ажлаас халагдах, уруугаар олон таалагдах, хуруугаар буруугаар заалагдах, гарбуугаар алагдах гэдэг зүйл гэхгүй. Тэр бол ингээд тэр чигтээ ингээд райм бүтэн сонсож байгаа шүү дээ. Бүх юм нь хоорондоо толгойсолбогдсон. Тэгсэн дотор утгатай юу гэдэг хандлага буруугаас ажлаас халагдах тий. Тэгснэ уруугаар олон таалагдах. Тэгснэ хуруугаар буруугаар залагдах. Тэгснэ гарбуугаар алгадах гэдэг ч юм уу тий. Энэ дуугаар чамайг тас итл алгадах. Час итл хийлгэх райм гэдэг ч юм. Одоо яг чиний үгэлж байгаа жанрыг санийх уу? Янз та ерөнхийдөө хурдан удаан ч юм уу тий. Одоо тухайн аяасаа хамаарал миний үглэлтэд өөрчлөгдөж байгаа. Гэхдээ нэг юм нь би тийм амир дуулж бол чаддгүй хүн. Ерөөсөө хоол байхгүй. Тэгэхээр дуулах бол чадвар байхгүй. Гэхдээ яг ямар ч аян дээр яг ямар ч нөхцөлд, ямар ч темпэн дээр бол яаж ч үгэлнэ. Тэр яг миний баг амьдралтаа хийдэг хамгийн сайн юм баг үглэх юм шиг болж байна. Одоо яг бодож байна. Энд хэдэнээс шинэ рэпер гэж сонирхож явсан. Яг хийж гисэн гэл удаагүй. 2019 онд анх хийж үзээд найзуудтайгаа хийж үзээд тэр үед яг хангалттай мөнгөтэй ч байгаагүй. Тэгээд тоног тохиромж байхгүй. Тэгээ манай найзууд туслаад надад ингээд микрофон авч өгөөд тий бас туслаад спикер авч өгөөд манай ажил корона болоод 2020 онд ч үлээ надад ажлаас нь компьютер өгөөд тэгээд анх 20 оны
4 сар биш бүр 10 сар юм байна уучлаарай. Тэгээд тэр үед компьютертойгоо байжгаад тэгээд тэрэн дээр хөгжим хийж үзэхгүй. Тэгэл ер нь хүмүүсээс авсан ямаараа хөгжим хийж үзэл ер нь яга болохгүй ингээл. Тэгэл баг хийгээл. Яг тэрнээс өмнө бол маш удаан хугацаанд хипхоп сонссон байсан. Ялангуяа Америк хипхопыг бол тэр чигсэн баг судлаад тэгээд надын дотор хипхоп ер нь бүрэлдсэн байсан гэж хэлж байна. Тэгээд гаргаж чаддаг байсан. Тэгж байгаа л гинт одоо 2020 оны 8 сард юм уу? Яг жилийн өмнө л анхны яг дебют дуугаа цацаал. Тэгэл одоо Раймын нэг аян эхэлж гараад юм уу? Тэр райм эхэлж гараад юм уу? янз янз шүү дээ. Заримдаа шууд ингээд аяа шууд сонсоод шууд дээр нь үгэлчж болно. Заримдаа ингээд райма бэлтгэсэн байжгаад аян дээр орж болно. Эсвэл зөвхөн аяндаа тохируулж райма бичиж болно. Аль нь хийж болно. Монголын одоо ер нь рэпрууд нэлээд их олон байна. Тэгээд энэ рэпруудаас хамгийн одоо чиний хувьд үнэлдэг рэпер нь хэн бэ? Ер нь бүгдийн тань бүгдэнтэй нь айгу гайгүй. Тэг Гүнсор гээд залуу сүлд гарч ирж байгаа. Тэр залуугийн дуу бол надад таалагдсан. Альбом нь Гүнсор музиктер сонсоход таалагдсан. Зүрэг сайн чадвартай гэх юм бол би хэнийг Бэ Тамирыг айгуу чадвартай гэж боддог. Тамир Канзас Америкт байгаа шүү дээ. Тамирт айгуу дуртай чадвартай гэж боддог. Тэг бүр бусдын бүр амар ингээд лаг шүү гэж бодоод байгаа юм байхгүй. Яг тэр би өөрөө нэг Монгол рэперүүд сонсож байгаад рэпер болоог болохоор хөвчлэн англи рэпер сонсож байгаа л тэгэл рэпер болсон болохоор. Гэхдээ яг чадвартай залуучууд байгаа чинь надтай үгүй Арман бол англиар хамгийн сайн өгүүлдэг рэпер Монголын. Тэрэнд би бүр ихтгэлтэй байгаа. Бусдаар бас сайн чадвартай 290 ч юм уу те айгуу тийм чадварлаг. Эсвэл 168 болохоор илүү тийм санаалаг гэх юм уу. Санаа гаргаж чаддаг мотор гэдэг. Entertainment урлаг монголч хөгжихийн төлөө гэдэг ч юм уу те. Тэр чинь нэг юм хөдөлгөөн үүсгэж чинь шүү дээ. Дуухаас илүү. Тэрүүгээр нь айгуу дуртай байдаг. Ер нь л юм хийж байгаа хүмүүс айгуу дуртай л гэдэг шүү дээ. Юм хийж чаддаг хүмүүс. Нийтэд нь. Америкт нэг явж ирсэн гэсэн те. Одоо найз хүн бол Америкт сурдаг. Тий, Америк сурж байгаа. Чи өөрөө 5 сар хилээ сайжруулах гэж явсан уу? Гүү ажил хийх гэж. Ажил хийх гэж. Тэгтэл давхар сайжирна үстэй. Сайжирна. Яг Америкт очивол машин брэйл те таксинд яваал хүмүүс юм Монголд байхыг зарим нь ер нь хүсдэггүй те. Америкт ажиллаад чи тэнд үлдэхийг хүсэж ирсэн үү эсвэл Монгол руугаа ирэхийг хүсэж ирсэн үү? Үлдэх хүсэх хүмүүс буцааж ирэхийг л хүссэн. Ер нь Монголд байхыг боддоо шүү дээ. Шалтгаан нь хоёр янз байгаа. Нэгдүгээрт Монголд хүн хангалуун сайхан амьдарч болно, хангалттай хүмүүс болоод. Чадах юм. Боломж нь ерөнхийдөө л их. Боломж нь их хамаагүй. Өөрөө харж чадвал. Тий, өөрөө харж чадвал асрах боломж байгаа шүү дээ тэр бол. Залуу гэлтгүй тий. Хоёр дахь боломж нь хэрвээ би улсдаа хөрөнгө оруулах гээд бол өөр хин хөрөнгө оруулах гэдэг ч юм байна. Тэгээ миний одоо ингээд цаашаа явж байгаа зорилго чинь одоо сэтгэл судлалын магистрантын зорилго нь юу гэхээр би чинь цаашаа тарих судлалч юм сэтгэл судлалын багш хийгээд их сургууль багш хийгээд давхар өөрөө айгүй олон лекц уншаач юм уу тий. Тэр хүмүүс яг нэг оюун санааны явж яг зүгээр нөлөөлөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би чинь өөрөө Монгол хүмүүс чинь Монголдоо нөлөөлөд Монгол хүмүүсээс сайжруулах хэрэгтэй шүү дээ. Гадаадад чигээр гадаад нэг компанид цалин аваад тэгтээ тэр гадаад компани хөгжүүлээд явах. Надад бол их таашаалтай санагддаг байна. Яг Монгол хүний хувьд бол. Монголдо бас нэг тодорхой хэмжээний тий өөрийнхөө үр нөлөөг үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Сая сүүл тэр одоо Blackpink гэдэг хамтлагийн Lisa соло уран бүтээл гаргаад одоо тэр улсынхаа эдийн засагт ямар амар нөлөөлдөг юм бэ тий бурхан минь. Тэгэхээр одоо манайх ч угаасаа л хол тасархаал хөгжүүл байгаа л да. Гэхдээ л үнэхээр амар юм а тий Солонгос улс бол өнөөдөр киногаараач тэр тий Squid Game тэгэл ер нь ингээл бүхэл одоо урлагаараа үнэхээр тэргүүлж штэ дээгүүр байна тий. Тэгэхээр ингээд манай монгол залуучууд ер нь тэр боломж болцоор ер нь яагаад бүрддэг юм бол чи тэр талаар юу гэж хардаг вэ? Бид нар энэ талаар ер нь их ярилцсан л та. Тэгээд нэгдүгээрт хамгийн түрүүнд тэр хөгжмийн зах зээл нь өөрөө айгу одоо хангалттай хүмүүст мөнгө олох хэмжээний тийм зах зээл бүрдээгүй. Юу гэдэг нь стрим дээр одоо л бид нар стрим дээр хөгжим тавьж эхэлчихсэн залуу шүү бид нар тий. Apple Music, Spotify. Тэрнээс өмнө бол ийм байсангүй нэгдүгээр. Хоёрдугаар тэрний өмнө нөгөө нэг ах зах гэдэг юмнууд их байна шүү. Ахын дөө ингээд ахын дараа нь туслана. Чи дуулаадаг гэдэг ч юм уу. Одоо тусалж чадахгүй дараа тусалж чадахгүй шүү дээ. Уул нь тэр чи эсэргээрээ бизнес ихгүй юу? Би таныг одоо дэмжиж байгаа тийм үү. Тэгэхээр эсэргээр ингэж хэлэх хэрэгтэй. Миний дүү ирээд ахыгаа дэмжээдэг гэж хэлэх чинь зүг байхгүй. Тэгэхээр нэг тийм асуудал бол хууч үед бүр байсан. Одоо бол болцсон яг тэр бид нар сошиал медиа биднэрт байгаа. Жишээ нь миний Instagram бол миний өөрөө минь маркетингийн сувг. Миний YouTube-ууд бол миний маркетингийн сувг. Би хин нэгнээс хамааралтай биш болчихж байгаа. Хуучин бол заавал UBS Music Awards дээр гарахгүй ч юм уу. UBS дээр гарч ирлээ гэж бодоод байна. Одоо л тийм шаардлага байхгүй. Биднэрт юу ч хэрэггүй байхгүй. Тэгэхээр яаж ийм нөхөр одоо бол бид нар өөрсдийнхөө босс байж болж байгаа.
Тэгээд хүнтэй бизнес ярих ч гэсэндээ окей. Шууд тухайнтайгаа мөнгөө ярьж болдог болсон ч юм уу. Орчин илүү сайжирсан. Тэгэхээр сошиал медиа байгаа учраас одоо бол бидний артистуудын мөнгө олох боломж нь илүү өссөн. Тэр бол маргаангүй тэг стрим байна. Тэг залуучууд илүү мэдлэгтэй болцсон, илүү өөрсдөө зарж чаддаг болцсон, илүү бизнес сэтгэлгээтэй болцсон тэг. Тэг бид нэр одоо болохоор яг яах гээд үзээд нөхөр M-Music гэдэг нэг бас аппликейшн гарчлаа шүү дээ. Нөгөө нэг стрим гарч мардаг. Тэр чинь гэсэн залуучуудад ингээд шинэ боломжийг ингээд олгож өгч шүү дээ. Ингээд яаж дэлхий рүү гарах тал дээр бол гаргаж байгаа залуучууд аягүй олон байна л да. Яг өөрсдөө юмнуудаа хийгээд ерөөсө гадаадын лейбл рүү л гарна гэж үзэж байгаа залуучууд ч гэсэн зөндөө байна. Тэг би бол тэрийг одоо нэг утгагүй гарчих واخ гэж бодож байгаа. Яг тэр Монголын хөгжмийн дууралт хөгжим хийж байгаа байдал бол өөрөө гадныхантай нэг тийм хол тасарсан биш. Жишээ нь Butterfly гээ залуу бол юу гэдэг гадныхны хөгжмийг хийж өгдөг. Эсвэл Европт аль хэдийн хөгжмүүд нь од болцсон байж байгаа Монголд ирсэн байдаг ч юм уу тий. Хэдэн сая сонсолтой Европт авцсан байдаг ч юм. Тэгэхээр бид нар бол нэг хөгжмийн хувьд бол хоцортоод ах юм байхгүй. Зах зээлийн хувьд бол жижиг байна. Ялцчихгүй. Тэрийг бол өзөн зөвшөөрч байгаа. Тэгээд гадаад руу залуучууд гарна бидний боломж илүү нэгдэж байгаа. Тэгээд өмнөх үеийгээ бодвол бидний мөнгө олох боломж ч юм уу тий. Хөгжих боломж бол илүү хурдцтай болсон болохоор тэрэнд бол би санаа зовхгүй. ICT Expo дээр хэдэн төгрөгөөр дуулав? ICT Expo соёлын яамнаас байсан нэгдүгürt. Хамгийн ихний асуудал. Хоёрдугаарт маш том тайз байсан тэр. Одоо чинь Монголд урд аж тийм том тайз байгаагүй бах тий. Тийм олон хүн урд нь цугсан тайз. Яг юм байсан л та. Хэд хэд удаа байсан. Тэгтээ яг нөгөө нэг юу гэдгийг тэгээ Expo-гийн хувьд бол маш олон хүн цугласан баха. Яг тоглолт ч юу гэдгийг тиймхүү арга хэмжээнд дээр бол нэлээд олон хүмүүс бүр дүүргэж исэн хэд хэдэн тоглолт. Юу энэ төр байдаг хэ Никитон энэ төр бах тий. Тий Никитон нэг юу мөг цэнгэлдэх мэгэлтхий дүүргээл те. Тэгээд ICT Expo дээр бол айгүй олон бодсон самаг олон байсан юм. Play time шиг л тий. Тэгээд мөнгөний хувьд бол яг би бол ингэ задгаа ярих бол дургу яагаад тэгэхээр давхар эн чинь миний бизнес явж байгаа шүү дээ. Тэгэхээр ICT Expo дээр хангалттай мөнгөөр бол яг нэг юм хэлж бол хангалттай мөнгөөр бол дуулаагүй. Бусад газруудад бол яг бизнес их хангалттай мөнгөөр дуулдаг. Тэгэхээр тэр нэгдүгээр соёлын яам байсан. Хоёрдугаар ард нь нацгаах байсан учраас хамт нөгөө ажилдаг. Дээрээс нь соёл урлагийн хаач бас нэг нэг баг зэрэг дэмжинэ гэсэн юм байдаг шүү дээ. Тийм. Гэхдээ хангалттай одоо мөнгөөр дуулаагүй гэдэг нь өөрөө 200 300 сая төгрөг биш л дээ мэдээж. Соёлын яам дэмжиж оролцсон те харилцаа холбоо мэдээлэл технологийн газар ерөнхийдөө зохион байгуулсан шүү дээ. Тэгээд яг тэр яг бид энэ сурвалжлага хийхэд бол үнэхээр ковид үед бидний өнөөдөр ямар нөхцөлд амьдарч байгаа вэ те газрууд ажиллахгүй дарамтлагдаг мэрэгжлийн ялалт за дээрэс нь хүүхдүүдийн сургууль соёл нь онлайнаар ордог те яг нэг юм сонин одоо хүүхдүүд бол 2 жил бараг хичээл ороогүй ингээд амар дүнхүүлсэн яг ингээд гэрээсээ гарахгүй байгаа юм чинь те хүн ямар ч нөхцөлт юм болно шүү. Тэгэд яагаад энэ хүүхдүүдийн ирээдүг баллаад ингээд байгаа байж тэнд ингээд хүүхдүүд маскгүй идэж уугаал тоглоал наадаад явж штэ те тэгэхээр нэг юм ямар ч нэг тийм шудраг зүйл тэнд байхгүй байгаа байхгүй те тэгэхээр тэрийг бол би эсэргүүцчихсэн тэгээд тэнд орж байгаа уран бүтээлчид бас зарим нь үгүй гэж хэлсэн гинлээ яг би зарим сонссноор тэнд ерөнхийдөө юу гэдгийг өөрсдөө ирэх ашигын төлөө залуучуудын төлөө тэнд заавал дуулах хэрэг байсан уу? Тий нэгдүгээр хоёр төрлийн байгаа. Өмнөхдөр 5 дахь өдөр тэр нэг өглөөний гудамж дээр амар санаатай хамтраад амар санаагийнхаа нэг тусгай зөвшөөрлийг аваад тэгээ залуучуудыг ингээд урлаг уран бүтээл гээд залуучуудыг бас хууль ажиллагаа болсон. Тэгээ би нэг юмыг бол бордохгүй байгаа. Залуу хүмүүст бол буруу гэж болохгүй тэр хүмүүсд бол. Хэдэн жил ингээд шоу үзсэнгөө, диск оцсонгөө угаасаа л тийнейж юм уу өсвөр наснд байхад тэгэл гадуур гарахыг бүхэл хүн хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол зүгээр цэвэр бодлогын алдаа явчихж байгаа байхгүй юу? Бид нар бол ажиллаа хийж байгаа хүмүүс. Тийм үү? Яг эмчнэр цагдаа нар шиг ажиллаж байгаа хүмүүс хүмүүсийг энтертейн хийх хэрэгтэй шүү дээ. Зугаацуулах хөгжих хэрэгтэй тийм үү? Тэгэхээр тэнд хөгжих гээд хүмүүс нь ирсэн байхад тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Зүгээр юун дээр асуудал гараад нөхөрөө зүгээр харилцсан ялгаатай хандж байгаа нь өөрөө айгүй асуудалтай л байна л та тийм. Бүх юмнууд болоод бусад баарнуудаа ч гэсэн нэг л бүх ажиллагаа зүгээр байлгахгүй зөвхөн яг тодорхой нэг газар яг нэг хүний нэрд орч юм уу ингээд хүн цуглуулад тэгж болдог хэрнээ бус газар нь болохгүй байгаа гэдэгтээ бол би яг санал нэг байна. Тэрэнд бол асуудал байна гэж үзэж байгаа. Зүгээр тэрэн дээр бол нэгдүгээрт хүмүүс нь угаасаа цуглуулчихсан тэр нэг надаас хамааралтай асуудал биш. Угаасаа би байсан байгаа үгтэн хүмүүс цуглуулчих байсан учраас би бол тэнд ажиллаа хийгээд хийсэн зөв гэж боддог. Тэгээд дээрэс нь би тэнд үгэлж байгаа байдал албаар улс орон дээр үзэж байгаа учраас миний хэлж байгаа үгнөөч гэсэн яг саяны тэр нөгөө би Монгол Улсын сарлагаанд итгэдэг үг гэдэг ч юм те. Би өөрийнхөө мессежийг бол бүрэн дүүрэн тэнд хүргэсэн ч гэж ойлгож байгаа юм байна. Тэгэхээр тэрэн дээр бол би нэг харамсахгүй байна гарсан да. Түрүү яг нэг өөрхөн санхүү өөрхөн бизнес учраас нэг хэлэх задгаа байх дургуун байна те. Гэтэ яг зөвхөн өөрийгөө үнэлдэг штэ.
Одоо жишээлбэл хөтлөгч бол өөрийгөө за би нэг арга хэмжээг 200-500 мянгаас 3 сая хөтлөнө гэл янз янзын хөтлөгчний өөрөөсөө үнэлсэн байдаг те. Яг энтэй адилхан рэпрууд өөрөөсөө үнэлдэг юм байна л да. Одоо аим өнтөр рэпрууд байд юм байна. Бурхан минь гэдэг шиг одоо яг Секс цагаан богд яг өнөөдрийн хэмжээнд хэдэн төгрөгөөр өөрийгөө үнэлдэг юм бэ? Энэ бас чамайг өөрийгөө бас ямар түвшинд явж байгаа гэдгийг харуулах болов уу гэж би хувьдаа бодоод. Миний үнэлгээ бол нэг юм байна. Би зүгээр нэг газар нэг очиод ямар ч газар очиод дуулсан ерөнхийдөө 800 сая төгрөг болно. Гэхдээ бас янз. Хэрвээ урт хугацаанд надтай хамтрахаар бол тэр чинь төлбөр нь өөр болчихно. Багасах боломжтой. Тий. Эсвэл эсэргээрээ ямар арга хэмжээнээс хамаарат надаас хэрэг хүчин чармайлт гаргана. Би өмнөх өдрийн саунд чек хийгээд надаас хэрэг хүчин чармайлт гаргаж байгаас хамаарат үнэ өсчих болно тийм үү? Сая 500 мянга зан байдаг ч юм. Бас газруудын нөхцөл байдлууд өөр, зохиож байгаа веню энэ төр өөр, төсвөө нь өөр болчихгоор. Гэхдээ ерөнхийдөө бүр боли таньдаг хүмүүс бүр маш сайн найз байлаа гэж үү. Тийм үү? Эсвэл гэр бүл хүн байлаа гэж. Тиймэрхүү тохиолдлууд бол нэг 500 мянгаас доош буух боломжгүй. Гэхдээ миний гол ингээд гэр бүлдээ 500 мянга юм уу? Гэр бүлдээ 500 мянга. Найз нөхөд гэр бүл магадгүй бүр дотны гэр бүлийг хамаатнууд гэж басаа шүү дээ. Хамаатан болгонд очиж өнгөд болоод байж болохгүй шүү дээ. Хамаатнуудыг би гэр бүл гэж үзэж байгаа. Яг аав ээж мэж бол мэдээж үнэгүй те. Тэгэнгүүт миний гол орлого чинь одоо гол нь бас халтар биш байхгүй. Зөвхөн. Тэгэхээр би тэрэн дээр нэг амар санаа зовоод тахгүй байгаа. Ачааллахгүй те. Айхтруудыг тийм яг 800 мянга надад одоо бол болж байгаа хангалттай хэмжээтэй байгаа. Цаашаа эн чинь одоо би ингээд урамтай гараад байгаа өснө. Би тэгтээ хүмүүстэй айгуу тийм бизнес байдалтай яаж байдаг вэ гэхээр югдэг вэ гэхээр за би энэ жилдээ бол хэдүүлээ ингээд ажилласан болохоор би ингээд ажиллажээ. Тийм үү? Дараа жил миний үн өөрчлөгдөж шүү гэдгийг анхааруулчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг газартаа одоо миний хийж байгаа гэрээнүүд ч гэсэндээ хэдэн сарын өмнө хийжсэн гэрээнүүд нь дахиад дуусгаад одоо бол дахиад өөр үнэндээ ярилцсан. Яг тэр миний хүрж байгаа аудиенс юм чинь бүр энэ чинь тэлэл байгаа шүү дээ хурцтай. Тэгэхээр тэрнээс хамаарат нэг тиймэрхүү байр байдалтай байна. Бас гэхдээ янз янз үнэтэй байгаа. Би Армантай хамт явдаг болохоор Армантай ингээд хамт ингээд явахаараа бас үн хаашны өөрчлөлтүүд ингээд орно. Гэхдээ одоо магадгүй энэ нэвтрүүлэг ингээд үзэл хүмүүс надад ингээд захиалга өгөхөр болно шүү дээ. Тэр чинь тэр өдрөө ямар шоунууд байнаас хамаарат үн чинь бас өөр байхгүй. Яг тэр би тэр өдөр аль хэдийн 2 үнэтэй шоу авсан байх юм бол 3 дахь шоугаа заавал би авах шаардлагагүй. Авахаар бол би заавал үнэтэй авна яг тэгэхээр би угаасаа шоутай байгаа учраас гэдэг ч юм те. Тэгэхээр энэ дээр бол яг нэг бүр яг нэг юм тогтцсон те. Би за яг саяар л угаасаа болдог гэсэн юм байхгүй. Back bar гэл те. Байлаа тэгэл ер нь бол чамайг хүмүүс харах гэж back bar дээр ирэх болов back bar дээр шоудангаа чамайг харах болов. Намайг яг бодит байдал дээр яг органик байдлаар сая нэг маркетингийн газар над миний судалгаа хийсэн байна. За. Би органик байдлаар бол маш сайн ер нь бол маш олон намайг мэддэг. Миний Instagram, Facebook дээр байгаас хамаагүй олон мэддэг. Яг тэгэхээр миний өргөх төгсөн ярилцлага байна тийм үү. Тэрнээс гадна сонгуулийн үеэр миний фристайл баха яваадсан шүү дээ. Бүх пэйжнүүд гаргаж ирээд тэр фристайлыг явуулаадсан. Тэгээ тэр фристайлын нийт одоо зүгээр ингээд пэйж болгоны ингээд сонслтуудыг ингээд хараад үзэхэр нэг би зүгээр өөрөө тооцоод үзэх нэг 8-9 сая үзэлт авна. Монголд 8-9 сая үзэлт авна гэдэг чинь ер нь бол Facebook дээр бүх хүн харцаана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол би нэх өөрийгөө юу гэдэг одоо л жижиг ч юм уу хүмүүс намайг мэдэхгүй гэж боддгоо. Яагаад тэгэхээр яг бодит байдал дээр гудамжинд явж байгаа бүх хүн намайг одоо мэдчихэж байгаа байхгүй. Зүгээр хотлоо өнгөрж байгаа ч юм шиг бодит байдал юм байна. Тэгэхээр хамтарж байгаа байгууллагууд ч юм уу одоо миний надад орж иж байгаа ажлууд ингээд ботхоор ялчгүй надаас болж ирдэг хүмүүс зөндөө байдаг. Зүгээр одоо жишээ нь бүр сүүлд гэхэд янз бүрийн газрууд дээр ингээд явж байхад бүр асууж байхгүй. За секс цагаан богд гарахгүй бол ингээд явмаар байна. Эсвэл тасалбараа буцааж авъя гэдэг. Хизээ гарах юм. Энэ нөлөөлж чинь тий тодорхой хэмжээнд айгүй тэр чинь нөлөө байгаа гэсэн. Тий. Тэгэхээр намайг үзэх гэж ирж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ түрүүний чинь хэлдэг чинь зөв. Мэдээж back bar зүгээр ингээд ормоор байгаа найзад байгаа шүү дээ. Тэгээ орж исэн чинь нэг нөхөр дуулжлаа. За сайн л эз гэж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр чи яг харилцаа хоёрлоос уулзж байгаа л бизнес байна. Одоо энийг айгүй удаан барьж явах хэрэгтэй юм байл л дээ. Олон хүнд харагдах нь бол айгүй нэгэнд амархан болсон. Сошиал медиа хөгжсөн те. Харагдаад ингээд өөр одоо магадгүй хинэж бичлэг те. Пүнк гэд хэдэн сая хүн үзээд магадгүй ингээд хүн танигдчих боломж байгаа. Тэрийг яаж удаан хадгалж явах вэ гэдэг л одоо өнөөдөр айгүй том ачаал юм шиг байгаа юм л да. Тэрийг удаан зөв авч явах те. Магадгүй ингээд цагаан маркетинг, хар маркетинг яаж хийх вэ тэргээд айгүй олон зүйлээс хамаарж тэрийг их удаан авч явах нь тэр хүний нийт төрийн баталгаа болж үлддэг юм шиг. Зөв. Тэр тал дээр бас илүү гоё хичээгээрээ тий. Тэгээд түрүү ярьжсэн дууны одоо рэперийн нэр эхлээд сонсоод шууд цаана үлддэг байх хэрэгтэй тий. Төрийн толгоонд үлддэг байх хэрэгтэй. Секс цагаан богд гэдэг шиг чиний царай бас их өрмөц гэж би хардаг. Ялангуяа нүд
Нүдээ тайлбарлаач. Нүд энэ багын төрхийн өндөрлөхгүй юу? Миний баруун нүд би эсвэл бас нэг хүнтэй дуу хийж байгаа тэрэн дээр ч гэсэн дуртацсан байгаа. Гэхдээ яг төрөхөд миний нүд айгу улаан төрсөн гэнэ энэ төлөв нүд. Тэгээ ээж сайн мэдээгүй. Тэгээ яг шүнжин уйлсан юм шиг байна. Тэгээ яг намайг одоо буруу үлгэгдсэн юм болоо тэгээ. Ер нь ямар асуудал байна? Надад нэг асуудал байна л гэж бодож байгаа. Тэгээд яг төрөхөд имч нөгөө нэг буруу татцсан байдаг ч юм уу те. Ямар ч төрөхөд нэг асуудал байсан. Энэ бол төрөлхийн. Тэгээд би ухаан орохдоо анхаа өөрийнхөө миний ингээд баруун талын нүд хардгуу гэдэг анх мэдчихэж байгаа бохоор. Одоо хардггүй юм. Одоо хардггүй. Одоо миний нэг шин дуун дээр гарч байгаа. Маний чи нэг нүд угаасаа хараагүй гэж. Тэгээ эндээ бол би эмзэгэлдэггүй. Яг тэр угаасаа багасаа нэг нүдтэй байсан юм чи хоёр нүдтэй байх ямар гэдэг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яаж эмзэглэх юм тийм үстэй. Хоёр нүдтэй байжгаад нэг нүдээ алдсан бол тэ айгу хэцүү байна шүү дээ. Тэгээд багаас мэдээд яг тухайн үед манай гэр бүлийн нөхцөл байдал санхүүгийн үед хангалттай сайн байгаагүй. Би өөрөө нэг эмчлүүлж боломж байгаа. Ер нь жоохон буурай айлаас гаралтай байхгүй. Ханы материал. Баян шунд баг төрөөд баян шунд амьдарч байгаа ханы материал нөгөө ханы материал аягүй удаа амьдарсан. Тэг яг донд сургуульд нэгдүгээр хоолд ирсэн. Гэтэ нэгдүгээр хоолд манайхаар түрээсийн байранд амьдардаг байсан. Тэг одоо л түрээсийн байранд байхгүй. Тэгээд нэг тийм байснаас болоод нөгөө нэг нүд бол эмчлэгдэж бол чадаагүй багт. Тэгээ сүүлд 8 дугаар ангид үл 9 дугаар ангид эмчлүүлээд болроо солиулсан байхгүй. Тэгээд бас нэмэргүй байсан. Гэхдээ би нэг тэрэнд одоо нэг амар готраач юм. Одоо бүр юусаа харахгүй. Харахгүй. Гэтэ энэ хэр нөлөөтэй байдаг юм бэ? Яг нүдээр харах. Юунд? Яг зүрэг одоо амьдрал дээр хэр одоо эрсдлөөч ч юм уу янз бүрийн асуудал гарч ийн. Жижигхэн эрсдлүүд байгаа юу гэдэг нь ширээний булаа харахгүй хөлмөл зохих ч юм уу тий. Эсвэл ингээд зүгээр чигээр ингээд явжсэн хажууд нэг нөхөр ингээд байжсэн шууд ингээд яваад өнгөрцөн тэгээ намаа хүн энэ одоо танд юм байж яа. Тийм гэдэг байхгүй юм. Жижиг сажиг юм. Тийм тэнгууд би энэ угаасаа нүд харддаг юм чи яах юм. Тэгэхээр зүгээр нэг нөхцөл байдал нь юу гэхээр харааны радиус багасцсан гэсэн. Өөр асуудал бол толгойд. Тэгэж уус нэг муухай харагддаг юм байхгүй шүү. Нэг нэгдээ илүү зөвүүн санагддаг. Нэг юм өрмөц гэх юм уу. Ингээд харахаар нэг дахиад нэрий чинь болон царайг чинь хүм мартахааргүй байхгүй. Илүү нэг чи бас өөрөө их тийм одоо европчууд ч юм уу эсвэл их тийм ийм шанаа манаа их сайтай болох шүү дээ. Тийм их тийм өрмөц харагддаг. Тэгэхээр энэ бол магадгүй чиний хувьд бол давуу тал гэж би харж байгаа. Магадгүй. Тэ. Тэгээд ер нь бол одоо найз охинтойгоо влог энэ төр хийдэг юм байлээ. Тэрнээс нэлээд олон хүмүүс сонирхож үзсэн байлээ те. Түрүүн бас хэлсэн. Найз охинтойгоо бүр best friend-ууд байжгаад тэгээд гинт ингээл мэдэрсэн гинлээ шүү дээ те. Тэр мэдрэмжийн тухай яаж тэр мэдрэмж төрдгийг одоо энэ хэдэн жил найзалж ягаад тэгээ энэ л юм байна. Магадгүй ингээд та хоёр өмнө зүгээр найзууд те эмэгтэй ихтэй найзууд байж ягаад ямар ч магадгүй тийм харилцаа холбоо байхгүй жаа. Гинт ингээд би нэгэ өөрөөр харна гэхээр надад бас их сонин мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Яаж идэх юм бол гэл. Тэгэхээр тэрийг нэг би бас яг адилхан өөртөө чи яг адилхан ер нь яг ойлгож байна. Яг одоо хүн зал айгу юу санагдаж байгаа шүү дээ. Нийт байдлаар хүмүүс ингэж л үзэж байгаа. За эрэгч эмэгч хоёр яг амтан дээр их юм бол байлаа гэж бодод ямар нэгэн байдлаар хоорондоо татагднаас л татагдахгүй гэж байгаа тийм. Тэгмэд битэрийн харилцаа болохоор эхлээл ингээд найзууд ингээд байцнаа гинт удаандаа сүлээ татагдсан болж тарах гэдэг шүү дээ. Тэг ингээд аваад үзсэн бол эхэндээ битэр хоорондоо айгу яриа айгу сайн нийлдэг. Яг сэтгэлгээ айгу нэгтэй. Ямиг айгу сайн задлж ярьдаг ч юм уу. Манай хүн ч айгу сайн уншдаг. Тэг би анх удаа тийм айгу сайн уншдаг эмэгтэй хүнтэй таарж байгаа байхгүй. Яг зөндөө байдаг л та гэхдээ зөвхөн миний амьдралд бол сая анх таарч. Тэгээд битэр ярилцаад ер нь ингээд болоод тэг битэр ер нь бол би бол өрөнгө эмэгтэй хүнээр нь бол харддаг байсан. Өрн ч гэсэн намайг нэг амар эрэгтэй хүн гэж харддаг байсан байхгүй. Найзууд. Хэр удаан тэгж явсан юм? Жил гарам шүү дээ. За. Жил гарам. Тэгжээ битэр нэг удаа хамт ингээд одоо бодоход нэг яг хамтдаа хоёулахнаа нэг амар цагийг өнгөрөөдгөл байсан л болж таарч байгаа байхгүй. Ажил дээр ч юм уу эсвэл ингээд паб мапт ч юм янз бүрийн газар. Тэг яг сүүлд манад ирээд тэг битэр хөгжим хийдэг байхгүй. Тэгээ тэр үед ер нь яг мэдэрч байгаа. Окей за ер нь ингээд хоёулахнаа байхад бол битэр хоёулахнаа тэгээд гэрт байна гэдэг чинь бас нэг арай өөр уур амьсгал шүү. Тэгээ илүү татна. Тэгээ тэр уур амьсгалаас ер нь өөрсдөө мэдэрч байгаа. Окей ямар ч байсан битэр би биндээ ер нь бол татагдсан байсан удаах хугацаанд. Гэхдээ тэрийг айл нь илэрхийлдэггүй байсан юм байж магадгүй. Айгу удаах хугацаанд. Тийм л нэг асуудал байгаа шүү дээ. Өмнө би нэг яг би биндээ нэг жоохон дуртай байсан. Гэхдээ тэрийг ил гаргадаггүй байсан юм бэл тээ. Тэгж сүүлдээ яг боломжинд таараад хоёр хүн яг болцсон чинь. Гэхдээ би ч юм сайн байсан шийдэж надад сайн байсан юм байна тэгэл. Одоо хэр удаж байна? Одоо би тэр жил гарсан болчихлоо шүү дээ. Яг үерхэд жил гарсан болсон. Танилцаад бол 2 жил. Танилцаад 2 жил гарсан болсон. Бараг 3 дахь жил таарсан. Тэгээд та хоёр бас нэг влог дээр хэлээдсэн те. Хосуудын нэг яг ямар хосууд илүү одоо удаан хамт байдаг вэ ч гэлээ те. Тэгээд за ойлголцож чаддаг гэлөө ярилцаж чаддаг те.
fact гэсэн те. Тэ шаалц чаддаг гэсэн Тий, те. Яг юу илүү нөлөөтэй байдаг юм бэ? Би бол ингэж ойлгоод байгаа байхгүй юу? Яг хосын жор гэж бол байхгүй. Дэлхий дээр бол Тий, худлаа шүү дээ. Тийм бичих боломжгүй. Байхгүй л. Тий. Positive Mongolia-гийн хоёроо уучлаа. Яг хоо тэр хоёр хүн бол өөрсдөө хүсснээр ном бичээд ингээд номоо хөлөөлээд ингээд явж болно. Энэ бол ингээд чөлөөт зах зээл дээр бол ингээд өөрсдийнх нь хийж байгаа бизнес тэгэхээр тэрийг бол буруудах арга байхгүй. Би зүгээр ерөнхий санааг нь ярьж байхгүй. Хосын жор гэж байхгүй. Яагаад тэгэхээр би сүүлд нэг сэтгэл судлалын нэг юм уншсан чинь төвчээр төвчих хэрэгтэй хичээх хэрэгтэй гэдэг юм байна. Хосод харилцааг. Тэгээ би тэрэнд бол итгэдэггүй. Яагаад тэгэхээр за намайг ингээд зодоод байгаа. Тэгтээ бас төвчгөл өстэй тий. Бас хайртай юм чим. Төвчээр гэдэг юм чинь өрөн битээр дээр бол нэг гарааг байхгүй. Өмнө нь бол би төвчж үргэжсэн ганц хоёр хүн байгаа 3 жил мэл үргэжсэн. Аюу төвчээд би за энэ хүн одоо гайгүй болох байл гэдээс л энэ надад сайн юм шүү дээ. Тэгэхээр тийм төвчээр ч юм уу бүр хичээл зүтгэл гэдэг юм хит их ажил биш шүү дээ энэ чинь. Зөв ингээд naturally байглаараа тэр хоёр хүн болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ би нэгдүгürt ойлгож байгаа юм эхлээд байглаараа тэр хүн хоорондоо болох хэрэгтэй. Бүр эхнээсээ ингээд болохгүй бүтэхгүй бахтан за хичээнэ хоёлоо болно ингээд их эсвүү гэж боддог би бүрэн. Тэгэхээр эхлээд нэг тийм нэг юм хаалт ч юм уу эсвэл хоорондоо тийм маргалддаг угаасаа хэрүүл хийдэг угаасаа ингээд токсик байх юм бол болчих хэрэгтэй. Тэгээ тэрний дараа тэр нэг байглаасаа байхаас гадна дараагийн юмнууд нь оюун санааны хувьд тэр хоёр хүнд нэг сексс гадна үнц нь байх хэрэгтэй. Тэгэхгүй бол жишээ нь Америкт бол 90-ад оны судалгаа гэсэн хөө би судалгаагийн тоогс авахгүй. 4-р жил дээрээ хосоо салдаг. Яг тэр 4-р жил дээр хүний сексийн дурсал хамгийн бага дээрээ. Монголд бол 7-р жил дээрээ гараад ирсэн судалгааг үзсэн. Гэхдээ Монгол ч гэсэн буцаад ингээд амжиргааны байдал ингээд өсгсөн багасгал байх та. Тэгэхээр нөгөө нэг 4-р жил дээрээ сексийн дурсал ингээд багасчаар тэр хоёр хүн чинь секс хийж чадхаа болж шин. Тэгвэл өөр холбох үнц нь байна уу гэдэг чинь. Тэгэхээр залуучууд яг салаад идэх учраас тэр чинь хүүхдтэй болсон байдаг, 4 жил болсон байдаг, би нэг хүсгээ болцсон байдаг. Тэгвэл тэр нэг өөр үнц нь нэг юм санаалаг юм байх хэрэгтэй. Одоо тийм өрөн битэрийн хувьд бол ингээд голын үнц нь юу гэх хамт хөгжих юм тий. Хамт ингээд хөгжмөө хийгээ явах, хамт компани байгуулах эсвэл хамт ингээд ном бичих. Тэр нэг үнц нэмч айгу хүчтэй байгаа шүү. Тэгэхээр тийм үнцэнд байхгүй зөвхөн секс дээр тогтцсон байх юм болохгүй. Тэгэхээр сэтгэлийн хувьд эхлээд би бинтэйгээ таардаг тий. Би бинийхээ мэдэрж байгааг мэдэрдэг. Тэгвэл нэг нь мэдрэхгүй байх бол бас зэрэг. Хүн болгон яг тэр 4-7 жилиг үздэг үү? Үгүй би зүгээр статистик дээр ерөнхийд нь за 10 хүн байлаа гэж бодоод 10 хүний 7 нь бол 4-р жил дээр бас салчих юм байна л гэж байгаа байхгүй. А тэрнээс яг чиний хэлж байгаа ч үнэлтэй яг хүн болгонд бол тийм биш. Зарим хүн магадгүй 11-р жил дээрээ салах юм болов уу гэдэггүй. Гэхдээ ерөнхий байдлаар нь юмнуудыг ингэж дүгнж ярихгүй бол. Тэгэхээр бас яг тэр өөр үнцэнд байж иж тэр осчиж илүү тэр харилцааг тэр үеийг давах нь шүү дээ тий. Өөр үнцэн заавал байх хэрэгтэй. Nice. Энэ гоё чиг тийм философик юм уу юу юм бэ нэг тийм гүн ухааны талтай их тийм яриад юм л дээ. Би тэгж ойлгосон их уншдаг болохоо шүү дээ тийм гүн имийг ухаж ойлгож ярьдаг юм байлээ. Тэгэхээр одоо яг тэрийг чинь мэдэрж байгаа хүн чинь бол өөрөө. Тий. Яг адилхан яг энийг тийм мэдрэмж байгаад шүү дээ. Одоо жишээлбэл би одоо их нэртэйгээ одоо би ингээд удахгүй бэр гоохч байгаа байхгүй нэрээ. Бэр гоохч чинь тэгээд яг албан ёсоор хүний хүн болох гээд шүү дээ тий. Тэнгүүд бас яг ингээд адилхан одоо энэ миний нөгөө нэг өссөн орчинд юу гэдгийг ээж маань ямар хүн бэ тий эгч маань ямар хүн бэ нөө байнга харж өссөн хүмүүс маань одоо яг ингээд миний ихнэр дээр харагддаг хөөх яг зам байдал нь тэгэхээр ингээд яг нэг юмар холбогдсон юм шиг тий мэдэмж төрдөг тэгэхээр энэ бол өөрөө бас яг чиний яриад байгаагаар тий биенийгээ илүү мэдэрч тий илүү нөгөө нэг удаан хамт байцсан юм шиг тий ярихгүйгээр биенийгээ ойлгоцдог бидэж би одоо ихнэрт худлаж чадахгүй шууд барина. Яг би ээжтэй яаж байгддаг байсан шиг те. Яг ингээд ийм мэдрэмж байхаар тэр харилцаа магадгүй амар удаан өргөжлөн гэж би боддог. Тэгэхээр энэ харилцаа бол үнэхээр nice гэж би боддог. Тэгэхээр өөрөнд хоёрын хувьд ч гэсэн бас нэг айгүй тийм гоё зүйл буюу хамтдаа хөгжих компани байгуулах те. Хамтдаа бизнестэй болох гэл. Тэнгүүд одоо хоёрын хувьд хийж байгаа за дуу байна, багшлах, өөрийн мэрэгжлийн одоо тэр одоо өөрийнхөө хийж байгаа ажил байна те. Давхар бизнес юу хийж байна? Одоо яг миний үнцэн хийж байгаа юмуд бол дандаа рекламны юмнууд гэрэнүүд зураг авдаг гэсэн. Зураг авдаг биш. Ерөнхийдөө реклам дээр би өөрөө нэгдүгээр гарч болно. Эсвэл зүгээр реклам дээр би хажуулсан одоо сүүлд тэгэхэд нэг апотай соёлоор гоёно гэдэг нэг аяны өрнөсөн ш. Тэрэн шиг тиймэрхүү рекламны ажлууд л айгүй их юм байна бодоод хахад юу гэдэг. Реклам дээр гарах эсвэл реклам дээр нэг юм рекламны танилцуулга их эсвэл юу гэдэг. Тухайн зүйлийг тэр шинжлэх ухаанч байдлаар нь танилцуулах. Би одоо тэр тал руу илүү яваад байгаа байхгүй. Компаниуд санал болгодог байдал маань ч тэр илүү одоо юу гэдэг наадах чи би шинжлэх ухаанч сэтгэл судлалын талаар эсвэл тарих судлалын талаар наад зүйлийг чинь тайлбарлая гэдэг ч юм уу те. Тэгээ ямар нэг юм байлагч за энэ жишээ нь одоо яаж хүний бид өвчлөлтийн ер нь яг сайн юм уу те. Бус бүтээгдэхүүнсээ яг юугаараа өөр байгаад байгаа. Тэр чи яаж сэтгүүд нөлөөлдөг гэдэг ч юм.
Тиймэрхүү байдлуудаар ажиллаж байгаа юмнууд байгаа. Ер нь хөвчлэн ингээд аваад үсэх юм бол минийх бол реклам тэгээ газартай байгуулсан гэрээнүүд байгаа. Тэгээ гэрээнүүдээсээ зүгээр сартаа ингээд орлогоо ингээд авч яадаг. Ажлаа бас мэдээж хийгээд явна. Давхар нөгөө нэг гиг гэж англиар ярьдаг. Монголоор бол халтур гэж хэлдэг. Халтураа бол хийгээ явна. Тэгэд хөгжмийн ажил чинь бас өөрөө цаагаараа бас их бага хэмжээгээр мөнгө олоод явдаг ажил шүү дээ. Тэгэхээр минийх үндсэн ажил тэгээ зар сурчлагын хөгжим багш гурвал нийлээд байгаа байхгүй. Тэгээ тэр зар сурчлагаа нь байнга бас дэлгэцэн өмнө гараад ийн гэсэн үг бас биш. Тэгэхээр одоо ашигын хувьд энэ хангалттай. Ашигын хувьд хангалттай. Одоо би бол амьдралдаа анх удаага энэ жил мөнгө олж үзэж байна. Яг жинхэнэ утгаараа мөнгө олж үзэж байгаа. Тэрээс өмнө бол багшийн цалингаар хийдэг одоо нэр багшийн цалин. Багшийн цалин хэцүү шүү дээ. Одоо хүмүүс хэд авт юм байгаа. Одоо дунд чинь нэг сая 250 юм уу? Тэг гар дээр хэд ирэх юм тэр. Тэ? 23% явах ба. За гар дээр бараг 900 гаруй. За боли 950 ирлээ гэж байна. За 950 за. Тэр мөнгөөр хүн яаж амьдрах вэ сард? Хэцүү шүү дээ. Жишээ нь бид нар чи одоо хэдэн төгрөг өдөрт өрдөг хүмүүс юм те. Одоо бүх юм өссөн дахиад нэмээд. Нэмээд өссөн. Тэгэхээр ер нь бол хэцүүлтэй. Яг багшаар. Гэтэ чи тэрэндээ өөрөө дуртай бах те. Дуртай. Чи юуны орд юм бэ нэр? Жинлүүр. Жинлүүрийн ордны одоо би яг өөрөө гэхдээ ордны тэр яг одоо яг зан характерын хувьд нэлээд төстэй үед юм шиг санагддаг. Яг зөвөр нэг тийм одоо зурхаа мурхаад тэтдэг хүндээ биш. Ерөн зөв ингээ харж байхад Арслангийн ордны хүмүүс ч ихэд нэг иймэрхүү байдаг да тий. Ерөн л характер нь яг тиймэрхүү нэг шингэцэн байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр яг бас нэг одоо Арслангийн ордны ихэд ийм багш байх дуртай ч юм уу тий. Ингээл нэг ийм мэрэгжил нь яг тэгээ тохироодож байгаа юм шиг тий. Сэтгүүлч болох гэхээр бас одоо би ингээ болцсон байх жишээ нэ тий. Тэгэхээр бас надад тийм нөлөөтэй юм санагддаг. Тэгэхээр бас ийм зурхаа ч юм уу шашин тий. Чамд тийм судалдаг ч юм уу эсвэл шүтдэг тийм зүйл байна. Зурхаа гээд ингээд үзэхээр зурхаа дээр нэг юм байгаа. Барнум эффект гэж байдаг байхгүй зурхаа. Тэр нь юу гэхээр 20 дугаар зууны нэг дунд үед нэг нөхөр компанийнхаа ажилтнаас судалгаа авч л тээ. Тэгээд компанийнхаа бүх ажилтнаас судалгаа аваад тэгээд за энэ чи мөн байна уу гэдгсэн чинь нөгөө хүмүүс нь бүгдээрээ мөн байна гэж хэлсэн. 27-өөс 26 нь бол ерөөхдөө за би энэ мөн гэж хэлсэн. Гэсэн чи тэр судалгааных нь хариу нь хаанаас ирсэн бэ гэхээр зүгээр л тэр өдрийн сонин дээр байсан зурхаа байхгүй. Зүгээр тавьсан. Бүх хүн ижилхэн гэж байна. Тэрний дараа бас сурагчид дээр хийсэн бас судалгаа. 170 гаруй сурагчид дээр хийсэн судалгаа. Тэгээ бүгдээрээ ингээ за энэ яг чамааг ингээ илэрхийлж байгаа юм тест тий. Ийм юм шүү. Тэгээ бүгд ингээ хараад уншаад за би зөв зөв бүгд зөвлөлээд 167 орчим нь бол ерөнхийдөө зөвөө энэ яг би мөн гэсэн чинь бас сонин дээрээс авсан нэг зурхаа байдаг. Тэгэхээр энэ юу гэлтэхэд нөхөр зурхаа өөрөө тэр Барнум эффект гэдэг юм дээр тоглодог. Хамгийн ерөнхий байдлаар хүн димиг тайлбарлацдаг. Тэгээ хүн өөрөө хүний сэтгэлгээ угаасаа өөрөө бүх юмыг ингээд нэгдүгээр утга учиртай болгох гэж оролддог. Утга учиргүй байсан ч гэсэн. Тэгээ хүний хоёр дахь хамгийн муу сэтгэлгээний хэв маяг юу вэ гэхээр бүх юмыг өөр дөр хувийн гэж хүлээж авдаг. Бүх юмыг. Зарим юм хувийн биш шүү дээ. Тэр хүний хэлж байгаа юм чам дургуудаа хэлээд байгаа юм шүү дээ. Тэнгүүт тэгэхээр нөгөө нэг нөхөр чинь ингээд зурхааг уншингуудаа яг л миний амьдрал бүр яг надад зориулсан юм байна гэж үзээд шүү дээ. Тэ? Амар тийм тоглолт хийсэн зүйл үү тийм тий. Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө яг гэхдээ муу зүйл бол биш. Яг тэр хүнд нэг айхтар сүргээр нөлөөлдөг зурхаа. Яг тэр зурхаа хөвчлийн эерэг байдаг учраас. Тэр зурхаад итгэж бол болно. Зурхаагаар дамжуул шийдвэр гаргаж болохгүй гэж сэтгэл судлаачаар санал авдаг байхгүй. Та зурхаадаа итгээд явж болно. Юу гэдэг нь маргаашин зурхаа мурхаа гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү байдаг. Тэрнээс хамаарад бизнесийн ч юм уу, улс төрийн ч юм уу шийдвэр гаргаад явах юм бол асуудал үүснэ шүү дээ. Тэр тэгж болохгүй. Тэр зурхааг нэг амар муу мухаа ч юм уу дургу бол биш. Шашин. Шашны хувьд за шашны хувьд ийм байгаа. Ямар шашин бэ гэдгээс бүх шашин яг нэг нийтлэг ойлголттой. Буюу спирит гэдэг байгаа тэр дээд сүнс гэдэг юм төрөх гэдэг байгаа. Нэгсэндээ бүх шашныхын нэрээр бурхан гэж хэлээд байгаа зүйл. Фадер гэж хэлээд байгаа тэр христийн шашны дээд бурхан. Хиндуизмын шашны тэр браман гэдэг байгаа дээд бурхан. Алла гэдэг байгаа тэр муслим шашны бурхан те. Тэд нар бүгд нэг дээд тэнгэр бүх юмыг бүтээсэн, бүхнийг чаддаг. Бүх цаг хугацаанаас гадуур те. Тэгээ айдианы хувьд бол энэ бол ижлэгэн тэгээд бурхан ертөнцийг бүтээсэн бүх юмыг бүтээсэн гэдэг санааг бол үгүйсэх өөр хэцүү. Яг тэр их тесрэлт гэдэг нэг 13.8 тэрбум жилийн өмнө болчихлоо шүү дээ. Одоогийн онлайн физикээр тайлбарж байгаа. Тэрний өмнө одоо бурхан бүх юмыг бүтээсэн байх юм уу үгүй ч юм уу. Бурхан ер нь юм бүтээсэн үгүй юу гэдэгтэр бид нэр үгүй ч гэж хэлэх хэцүү, нэгдүгээр тийм ч гэж хэлэх хэцүү. Тэгэхээр яг бурхан магадгүй бүх юмыг бүтээсэн байх. Эхнийх нь. Зөвхөн хоёрдугаарт шашны хамгийн том гол зүйл нь юу гэхээр этик буюу ёс зүй шүү дээ.
ёс зүй. Тэгээ тэр нь өөр байдаг бах те. Хэвээ шашин болго өөр байдаг бах. Шашин болгоо өөр гэхдээ шашин болгонд нийтлэг нэг ёс зүй байгаа. Тэр нь сайн гэдэг зүйл дээр бүгд ижлэх нь нэг юм буудаг. Юу гэхээр шудраг байх хэвээр. Тэ? Хулгай ажиллахгүй гэдэг чинь. Шунал багтай байх хэвээр гэдэг чинь. Тэгэхээр нийтлэг тэр нэг этик нь бол зөв. Тэгтээ одоо Маркс хэлдэг шүү дээ. Шашин бол ингээд нийгмийн хар тамхи юм аа гэдэг те. Массын хар тамхи юм аа гэдэг. Би өөрөө яг үндсэн одоо нэг теист буюу дээд нэг эзэн тэнгэр байдаг гэдэг үзэлд бол итгэдэг хүн биш. Би эсрэгээр юм spiritual буюу сүнслэг талаар итгэдэг. Нэгсэндээ би хорвоо ертөнцөөс би үүссэн бүх зүйл нэг юм аа тий. Хорвоо ертөнцөс бүх юм нэг юм байна гэдэгт илүү итгэдэг байхгүй. Нэгсэндээ одоо миний хийж байгаа ингээд одоо энэ үйлдэл би хийх ёстой байсан болохоор л хийцэн. Өөр арга зам байсан бол би өөр юм хийгээ сууж байгаа шүү дээ. Тийм үү? Бүх зүйл нэг гэдэг дээр яг idea нь юу гэж хэлж байгаа нөхөрэ бид нарыг бүрдүүлж байгаа атом бүгд нэг 13.8 тэрбум жилийн өмнө их тесрэлтээс эхлээд бид нар бүгд нэг жижиг цэг байсан. Тэгээд тэрүүгээр бид нар бүгд нэг байглаас гарч ирсэн гэдгээрээ нэг бидний генетик ч гэсэндээ бид нарыг бүрдүүлж байгаа нэг юм ерөнхий механизм захирагч байгаа хууль янтер гэж бүх л ижилхэн шүү дээ. Тэгээд тэрүүгээр би зүгээр бүх зүйлийг нэг гэж боддог. Яг энийг гэхдээ цааш нь ингээд дэлгэрүүлээд ярих юм бол айгүй том сэдв болчих гол юм л да. Тэгэхээр би бол өөрөө шашинлаг хүн бол биш гэж бол хийж чадахгүй. Гэхдээ илүү шинжлэх ухаан сэтгэлгээтэй. Тарих судлал, сэтгэл судлал, биологоор хэмиг тайлбарлахыг хүсдэг гэрнэ. Өөрийн минь ингээд үзэл хандлага бол би илүү тийм сүнслэг гэх юм уу? Шашин шинжлэх ухаан хоёр холбогддог нэг огтлцох зүйл байдгүй. Яг чи судалдаг хүний хувьд. Шашин шинжлэх ухааны огтлцол гэхээр ертөнцийн үүслийн тайлбар дээр бол одоо Байбл бол өөрөө яг одоогийн орчин үеийн шинжлэх ухаантай бол таардгүй юу гэдэг. Бурхан яг хүнийг бол өөрийнхөө дүрээр бүтээсэн гэж үздэг байгаа бол биологт бол дарвны хувьслын онолоор ер нь бол хүн ингээд явж байгаа үүссэн юм байна гэдэг шүү дээ. Тэгэхээр нийтлэг нэг юм нь юу байх гэдэг вэ гэхээр хоёулаа бол үнэнд хүрэх гээл байгаа юм л та. Шашин зорилго нь болов туйлын үнэнд хүрэх гэдэг шүү дээ. Туйлын үнэнд гэхдээ юу гэхээр бурхан шүү дээ. Туйлын сайн сайхант ч юм уу тэр нь бурхан. Шинжлэх ухаан болохоор бас юмсын одоо зүү тогтол тий уялдаа холбог тайлах гэдэг шүү дээ бас хоёулаа бол юм таньж мэдэх гэдэг. Тэг би шашныг анх үүсэн шалтгаан ингэж бодоод байгаа байхгүй хүн яг контрол буюу удирдах гэдгээсээ илүү нөгөө нэг хүмүүс чинь ингээл юм болгон тайлбар оноодаг шүү дээ. Ингээл бороо орж байгаа. За борооны бурхан ингээд Thor ингээ гарч ирээд ингээ бороо орж ирдэг. Аянгын бурхан. Тэгэхээр нөгөө анхны ингээ тийм аянгын бурхан. Анхны ингээд тайлбар бол ингээд хүмүүс юмсыг тайлбарлах гэж үзээд шүү дээ. Гэхдээ айгүй бүдүүлэг байдлаар тайлбарлалцсан. Шинжлэх ухаан бол яг ажиглалт туршилтын хүрээнд яг барин тавин тайлбарлаа. Бид нар одоо iPhone-тай тий одоо ингээд тогттой ингээд сайхан амьдраа сууж штэ. Тэгэхээр яг шашны үед биднэрт яг өгсөн яг үр дүн юу вэ гэдг нь өөрөө яг бид нар нэгтгсэн баг. Магадгүй. Гэхдээ би хүндрэлтний соёл рынчлэг бол дундад зууны үед одоо Dark Age гэж ярьдаг штэ Европт. Яг тэр христийн шашин хамгийн хүчтэй байсан үед хүндрэлттэй огт хөгжөөг. Ямар ч шинэлт гаргаагүй. Эпилепситэй ингээд татдаг хүн байвал сатаны хүн байна гэж шатаачдаг тийм. Нэг ингээд хими нэг эмхтэй хүн ингээд хөөхөн ингээд бэлтмэл гаргаад ирэнгүүт шулам гэж шатаачдаг ч юм уу. Тэгэхээр шашин бол хүн төрөлхтний хөгжлөөс бол ялангуяа христийн шашин бол хүн төрөлхтний хөгжлөөс бол асар хойш татсан. Маш олон жил, хэдэн зуун жил шүү. Гэхдээ одоо бол биднэрт нэг амар асуудал алга баг шүү. Гайгүй. Nice. Би бас их чи химиг гоё тайлбарлаж бас хүмүүст ойлгуулж байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол чи бас түрүү ярьлаа л да энэ одоо яг шашин гэж ярьж байгаа хар тамхи гэл те. Тийм. Одоо за шашин гэхээс илүү бидэрт яг энэ бодит хар тамхи гэдэг зүйл бол бас их дэлгэрчлээ. Тэ. Энэ бол гадаад улс орнд эхэлтгөө Монголд ч ялгаагүй те. Тэгэл танаа үеийн рэпер залуучууд шор оронд орчлоо гарч ирээл баатарлагаар гарч ирж штэ тэнд бол те. Хандлага нь бол надад буруу санагдчих. Тэр юусоо гавь байхсан зүйл биш. Ань эсрэгээрээ хүмүүсээс уучлахгүй хэвчтэй зүйл те. Тэгэхээр энэ өөрөө одоо юу гэдгийг яг ингээл Америкчуудыг ингээл харахаар Обама хар тамхиг зөвшөөрснөөс хойш илүү хөгжсөн гэл илүү их нөгөө нэг хүмүүс нь амжилт гаргаж эхэлсэн гэл тэгж ярьдаг юм. Тэгэхээр энэ хар тамхи гэдэг зүйл өөрөө чиний хувьд одоо яг чи өөр шинжлэх ухааны талаас нь те ярил энэ өөрөө зөв үү буруу юу? Тэг чи энэтэй холбогдчихсан удаа байгаа юм. Нэгдүгээрт хар тамхи гэдэг үг өөрөө социализмын үед гарч ирсэн сурталх болгох үг л дээ. Өөрөө зөв үг биш. Хар тамхи гэдэг. За хэдүүлээ англи үгийг бод. Illegal substance буюу хууль бус бодис тий. Drug буюу зүгээр им гэсэн үг. Хар тамхи гэдэг ямар ч үг байхгүй. Манайхан л хар тамхи гэдэг хүүхтэй.
Тэг ингээд үзэнгүүт чинь эмнүүдийг хэдүүлээ ингээд англиад үзээ л дээ. Жишээ нь за heroin ч юм уу тий. Яг тэр тухайн хүндээ яг өвчтнүүдтэй бол хэрэгтэй юм тийм үү. Им болгон тодорхой нэг үйлчлэгээтэй тухайн хүнд хэрэгтэй байдаг ч юм уу. Right. Тэнгүүт тухайн эмийг зүгээр их хэмжээгээр хэрэгжилчил байх юм бол тухайн зүйлийг бол хортой гэж үзээд байна тий. Хэмжээнээс хэмжээнээс хэтрэх юм бол. Тэр нь тэд нар чинь нийгэмд бол заавал байж ах ёстой эмнүүд учраас эдгээр чинь байгаад байна шүү дээ. Гэхдээ яг хуу тэрийг зүгээр энгийн хүмүүст хэрэглүүл гэж юм биш. Зүгээр магадгүй хүмүүс нөгөө нэг харт тамхи гэдэг өвсийг бол харт тамхи гэж ойлгодог шүү тийм үү. Cannabis буюу weed-ийг тий. Тэр энэ дээр нэгдүгээр эхлээд хэдүүнийхээ нэр томьёоны хувьд ингээд журмал хэрэгтэй байна л да. За өвс Монгол бол яг хууль бус гэдгээр явна. weed өвөл бол за өвс бол ингээд хууль бус юм байна тийм үү. За мет бол илүү ингээд өндөр түвшин. Кокаин бол юм байна гэдэг ч юм уу тий. Тэг ингээд би хамгийн түрүүнд эхлээд нэр томьёон дээр зохицуулт ороод харт тамхи гэдэг нэрээ болоод тий. Тэг зөв ингээ хүмүүст ойлгуулдаг болчих юм бол тэгэхгүй бол хүүхдүүд ингээ за нэг жоох хүүхдүүд л гэж үү. За би 16 та хүүхдүүд л гэж үү. Над нэг ингээ бэлтгэн санал болголоо тийм үү. Тэрийг ингээ нийтдээ бол харт тамхи гэж нэрлэдэг. Тэгвэл аль нь илүү хортой, аль нь илүү хүчтэй, ер нь юу юм гэдгээ тэр хүч мэдэхгүй байгааз тий. Тэгэхээр эхлээд тэрэн дээр нэгдүгээрт хамгийн түрүүнд тийм журамлалт хийж өгмөр надад санагдаг. Хоёрдугаарт харт тамхины хувьд жишээ нь эмнүүд хүүхдүүд уудаг л да ер нь тий. Одоо жишээ нь репрут ч юм уу хүүхдүүд ингээд им их хэмжээгээр хэрэглэдэг. Ямар ч им их хэмжээгээр хэрэглэх юм бол мансуурлах үйлчлэгээтэй ч юм яг би доторх бэлтгэлүүдийн зарим нь бол мэднэ л дээ. Яг яагаад хүнийг тэгээд байгаа гэдэг. Тэг ингээд аваад үзэнгүүт нөгөө бага наснд чинь хүүхдүүд депрессддэг шүү дээ. Тэг ингээд депресстэй стресс гэх өсвөр наснд тий. Тэг тэрнээс болоод янз бүрийн им тан хэрэглэх тохиолдол байдаг. Им тан тий. Тэг дээрэс нь өвс ч юм уу татах юм тохиолдол байгаа. Гэхдээ энэ дээр би бол ингэж хардаг байхгүй юу? Тухайн эмэнд донтцсон хүн бол гэмт хэрэгтэй биш. Хохирогч байхгүй юу? Өөрөө сэтгэл зүйн хувьд нэгдүгээр. Тэгэнгүүт хэдүүлээ зүгээр за шоронд хийж байгаа шийдвэр нарыг нэг хүн ганцаараа гэртээ за муугаар удаа метр хэлжээлээ гэж үү. Тэнгүүт тэр хүнийг бариад хорчиж байгаа юм уу? Яагаад тэгэхээр тэр хүн өөрөө өөрийгөө хордуулсан учраас. Бас хууль бус ийм хэрэгэлсэн учраас тийм үү? Тэнгүүт фаст фуд хийж байгаа үежилхэн шүү дээ. Өөрийгөө хордуулж байгаа. Арх хэрэглэж байгаа адилхан өөрийгөө хордуулж байгаа. Тэг яг зүгээр нийт ингээ статистикаар наваад үзэх юм бол дэлхийн хамгийн одоо хортой ч юм уу хүнэлттэй бэлтгэл бол арх юм байна тий. Тэрний дараа ингээд мет, кокаин ингээд heroin ордог ч юм. Тэг ингээд аваад үзэхээр бидний яг тэмцэж байгаа арга барил өөрөө харт тамхи гэдэг юм том ингээд юм гаргачаад тэрнтэй тэмцэх биш. Зөвхөн хүмүүсийн сэтгэл санааг яаж ирүүлжүүлэх вэ тий. Энэ хүүхд эмнээс хамааралтай болцсон байвал энэ хүүхдэд би яаж эмчилгээ үзүүлэх вэ? 20-ээс өмнө. Тий. Тэр л бидний уулын гол шийдвэр шүү дээ. Тэрнээс бид нар одоо ингээд харт тамхи гэж нэг том дайсан байхгүй шүү дээ, дайсан. Тийм харт тамхи гэх том. Чи өөрөө ухаантай том бит зүйл биш шүү дээ. Тэгэхээр эхлээд энэ юм өөрөө нэг надад таалагдахгүй байгаа. Өөрөө тийм харт тамхитай тэмцэх газар мазар том газар байгуулж байгаа. Яг мэдээж байгуулж болно л да. Гэхдээ л тэр лозон энэ төр бол тий. Хоёр хүүхдийг гинт амар олон цагтаа нар гарч ирснээр барьж авч байгаа. Тэр чинь зүгээр л ахын дэ хүрээ дээр энэ машин суучих гэвэл сууч шүү дээ тэр хоёр хүч. Заавал буу муутай очиод зохиж мөхөх шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр л хоёр чих жоох хүүхд шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг хохирогч байна бүгдээрээ, хоббигүй хүүхдүүд байна, асуудалтай хүүхдүүд байна. Нийгмийн тэр чигийг нь эрүүлжүүлж энэ зүйлээс ангиж яг үнэ тий. Яг үнэ. Бас их зүг гаргалгаа байна. Тэгэл одоо энэ нэг залуучууд ер нь хүүхдүүдээ яг энэ сэтгүүд айгуу сайн нөлөөлөх хэрэгтэй юм шиг байна. Багаас нь ер нь багаас нь одоо хүүхдүүдийн хөгжил амар болсон шүү дээ. Юу вэ те? Бид нэр одоо би л бараг 10 настай байх те юу хийжсэн сандгүй шүү дээ. Нэр яг юу хийжсэн бол гэж бодохоо юу надад юу ч орж ирдэггүй. Тэгэхээр одоо бол хүүхдүүд эсэргээрээ бүр үнэхээр компьютер те утас ухаалаг утас энэ аппликейшнууд хэл YouTube те бүхэл зүйлийг ингээд бүр үнэхээр өргөн цар хүрээтэй мэддэг болсон учраас энэ хүүхдүүд одоо ингээд сэтгэл зүйд нөлөөлөх үз багаас нь одоо яг энэ одоо сэтгэл зүйд нөлөөлөх юм гэдэг ч юм те юу юм гэдгээс нь ахуулаад за бэлгийн замын халдварт өвчин те яах ёстой яавал энэ зүү зүйлийн те тэнгүүд бид нар нэгэнт одоо тэр хүүхдээ дагаад насаар нь явахгүй учраас хизээ хаана хинтээ юу хийх мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйд нь маш өндөрөөр нөлөөлөх юм бол тэр хүүхэд хизээ хаана юу хийх мэддэг байх хэрэгтэй байхгүй те ганцаараа байсан ч гэсэн. Тэгэхээр энийг бас үнэхээр бүр нийтэд нь ингэж гоё эрүүлжүүлэх талтай л бас үзэж таруул гэж би бас боддгийн. Тэгэхээр бас санаа нээлж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол чи өөрөө бол тийм зүйл хэрэгжилж байгаагүй. Юунд бол худлаа ярмаар гэлээ л та. 10 жил мэлт ч юм уу те их сургууль моргол турших юмнууд бол байна шүү дээ. Хүн болгон л туршиж байгаа шүү дээ. Янз бүрийн нэг ийм ч үт юм ба за нэг ийм юм байд. Зүгээр жирийн ханиад нэм шүү дээ. Чинь зүгээр хууль бус ч юм биш. Тийм үү яг хуулаараа байдаг. Бид нар ханиад нэмийг ингээ их хэрэглэнгүүт ингээд мансуурдаг гэдэг ч юм те. Тэг ингээ бодоод тухайн үед одоо юу гэдэг зориг байхгүй ч юм уу те. Хобби байдгүй ч юм уу. Ганцаардмал ч юм уу те. Тийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ.
Тэгээ тийм хүн чинь янз бүрийн архинаас ч юм уу, тамхинаас ч юм уу нэг гарц сайдаг ш цухтах амьдралаас. Тэгэхээр тийм нэг юм цухтах гарц сайж явахдаа тиймэрхүү юмнуудтай бол тааралчсан. А гэхдээ одоо бол яг тийм хэрэглээд ингээд яваад байж болохгүй шүү дээ. Чи яаж одоо яг тийм бизнес явуулаад яаж мөнгө олоод те яаж явах юм. Тэр ханадны имийг жишээлбэл би ер нь бол уншижсэн тэр хотоодыг одоо цоолдог. Хотоодны одоо шарх амар томор үүсгдэг те. Энэ бол амар муу шүү гэдгийг манай хүүхдүүд үзэж явах юм бол мэдэх хэрэгтэй. Тийм юмнаас ерөөхдөө хол байх хэрэгтэй. Ямар нэгэн гарц хайж байгаа бол арай өөр төрлийн гарц хай гэж байна те. Тэгэхээр энэ бол бас өсвөрнсний залуучууд чамайг их үздэг учраас чи бас тэнд нөлөөлөх үс гоё райм бичиж те. Тэнд их гоё нөлөөлөл гоё байх. Түрүү хэлсэн фаст фуд гээл те. Түргэн хоол бас хүнийг хордуулж идэг те. Хитэн цагаас хоол идэхүү самараад өөрийгөө хордуулж идэг. Тэгэл хүн чинь нэг гоё юм хэрэглэхээр л хордчиход идэг ч айгүй хэцүүтэй те. Гоё юм хэрэглэхээр хордчиход идэг. Тэгэхээр айгүй ер нь бол одоо бас чи бас би ингээ харж байхад орой хоол идэггүй ч юм уу те. Бас их тийм зарчимч болов. Би одоо л айгүй зарчимч болчиход байна сүүлийн нэг жил нөгөө нэг аваа за яг үнд ихнийх бол магадгүй мөнгө олоод эхэлсэнтэй холбоотой. Яг ажил хэрэг за маргааш тэдэс тийм ажилтаа эдэс юм ажилтаа гэхэр чинь би чи орой болгон уугаа шавуудаад ч юм уу янз бүр болоод писэд идэж болохгүй шүү дээ. Тэгэхээр сүүлд тийм одоо бол яг цаг барьдаг ч юм уу эсвэл яг schedule айгүй сайтай. За тэдэн цагт ийм ажил хийн тэдэн цагт ийм ажил хийн. Тэгэхгүй бол одоо ч ингээд ажлууд орсон байхад хамаагүй одоо ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр тийм зарчмын юмнууд бол байна. А тэгвэл чадхаар хичээж байгаа. Зарим тохиолдолд яалтчгүй орой ингээд оройчин янз бүрийн ажлуудтай байхад орой идэх үе байна. Гэхдээ одоо бол илүү ингээд өөрийн хандгалцаа өглөө босоо зүгээр цэвэр жимсний шүүс уучаад ирдэг ч юм уу тий. Тэгээд өдөр нь бас айгүй одоо аль болт ногоо ихтэй хоол иддэг ч юм уу тий. Тэгвэл одоо ч юм бол ингээд фаст фуд ч юм уу хууч мод хоёул байсан л та. Гэхдээ одоо ч яг мөнгөтэй байгаа дээрээ өөртөө яг зөвүүл юм идэж зөвүүл юм хэрэглэхгүй бол болохгүй шүү дээ. Удаан амьдрах хэрэгтэй шүү дээ. Харин тий. Хоол хэр таалагдж байна вэ? Хоолны хувьд л айгүй гоё юм байна. Би стейкнээс нь бас амссан. Одоо ийм бүр чүмэг байт юм шүү дээ. Тий, одоо чүмэг над бүр хамгийн гоё санагддаг. Стейкний чүмэг над амар гоё санагддаг. Алтан гац маань эсвэл ингээл стейктэй, шорлог, бууз, хуушур бүхэл төрлийн хоол гардаг. Одоо юу гэдгийг Монгол хоолны газар хэл дан одоо нөгөө нэг бууз, хуушур гарна гэсэн үг биш. Бүх төрлийн хоол гарна. Тэгээд бас ер нь залуучууд хоол идэж байгаа чанартай зүйлийг идэж хэрэглээсэй гэж би хүсдэг. Ямар ч хоол одоо ямар ч махаар хийж байгаа мэдлэггүй газар орохгүйгээр ингээд гоё чанартай газар орж байгаа. Алтан газар бол яг Grand Plaza-гийн хажууд талд байгаа. Тэгэхээр олоход амархан байршлан ч гэсэн ерөөхдөө надад айтан санагдчихаа. Тэгээд ер нь бол яг хооллоос гадна ингээд хүн чинь бие авч явахдаа маш олон зүйл дээр анхаардаг, хувцдалт инээ тэрэгээс ахлаад рэпер хэл заавал одоо өргөн юм өмсгөө болж те секс цагаан богд бол их тийм бариу стилээр хувцалдаг юм байлаа. Ер нь хослол энэ төр хэр өмсдөг үү? Хослол айхтар өмсдөг. Одоо бол яг ийм ноолоор илүү амар байдаг байхгүй наа. Өмсгүүд. Тухтай. Амар одоо бол ноолоор тэгээд ийм бэрэг хүнд өмсдөг багш болохоор. Давхар ер нь илүү юу гэдэг зөв харагдах хэрэгтэй юм уу? Хүмүүст ирээд ажил ярьж байгаа юм чинь. Яг малгайтай самс хүмүүсч болно. Тэгтэл баян ингээл ажлын ширээний цаана ингээл малгайтай самстай, джинстэй, том бүүцтэй суугаад байх. Өөрөө надад өөрт минь бол их айхтар таашаалтай санагддаг. Хувьсч ш тийм те. Одоо би нэг харилцан зураг авсан. Сүүлд MTV Awards дээр ингээд нөгөө нэг төмөр хувцастай ирдэг рэпер ч юм лээ. Lil Nas X. Тэ нөгөө нэг жирэмсэн болж ингээл амар тийм нэг юм эмгтээлэгч юм шиг те. Тэгэхээр ингээд юм хувьсч штэ. Одоо юу гэдгийг бүх рэперийг Tupac-тай ингээд харьцуулаад байж болохгүй. Найд төрөний хэлдэг шиг ингээд сайжирж хувьсдаг, өөрчлөгддөг те. Тэгэхээр ер нь бол одоо ингээд бүх одоо бидний хардаг нөгөө нэг дээр үе рэперүүд бол жинхэнэ рэпер байсан. Одоо бол тийм байхгүй гэдэг бол надад өөрөөсөө санагддаг юм. Тэ одоо байгаа рэпер одоо цагийнхаа тэ жинхэнэ өнгө төрхийг харуулж байна. Дээр үед байсан рэперүүд дээр үеийнхаа л өнгө төрхийг харуулж байсан тийм. Тэгэхээр энэтэй бас бүгдээ гоё ингээд уусаж гоё хөгжих хэрэгтэй байх гэж би харж байна. За тэгээд ер нь бол ярилцах цаг маань өндөрлөлт өгч байна. Тэгээд хэд хэдхэн зүйлийг яриад бэлгээ өгөө тэгээд ярилцахад дуусгая. Айгу хурдан цаг өнгөрч байгаа. Тийм ээ. Нэг цаг бол бараг өнгөрчлээ. Тэгээд одоо найз охин Америкт байгаа. Хэр удаа явсан юм бэ? Манай одоо 12 сарын сүүлээр өдөр нэг семестр оюутан солилцсон байхгүй. Зөв. Оюутан солилцсон тэтгэлэг. Найс. Бас хичээлдээ сайн байх тэгэхээр тий. Оо, ер нь айхтар. Миний мэддэг хамгийн сайн онц сурдаг байна. Одоо түрүү ярьжсэн нөгөө нэг найз бүсгүй ингээд хажууд байхад тий гоё штэ тий. Одоо ингээл өдөрт хэд удаа байдیں۔ Тий. Найс тий. Тэнгүүд байхгүй л яах вэ? Тэрэн дээр асуудал байгаа. Одоо чинь нэг тийм энийг бид нар ингээд биологийн хувьд бол ингээд аваад үзэхээр яг зүгээр дан ингээд биологоор хүнийг тайлбарлах юм бол бид нар чинь үүрүүд мө үлдэх гэж амьдраад байгаа гэж үздэг байхгүй.
байлуулах. Бизнес нь хичээдэг те. Нэгчээдэг тий. Үр удмуулдах гэдэг. Тэг ингээд хараад үзэх юм бол одоогийн үндсэн нийгэм бол өмнө нь бол одоо чинь амтны аймаг дээр хэдүүл аваад үзэнгүүт полигами буюу одоо гэдэг нэг эрхчин олон эмэгчинтэй амьдардаг ийм яг амьтд бол айгүй олон байна. А тэгвэл бас яг тэр нь бас яг үнэн биш. Зарим талаараа одоо гэдэг bond pairing буюу зөвхөн нэг хүндээ ингээд үнэнч зөвхөн тэр хүнтэйгээ амьдардаг тийм бас сармагчингууд байна. Тийм төрөл зүйлүүд. Эсвэргээр tournament буюу ингээд ирчүүд нь хоорондоо алалцаад хамгийн лаг эрэхтэй хамгийн олон эмэгтэйг авдаг тийм төрөл зүйл байна. Гэхдээ хүн бол яг энтхий гол нь байхгүй. Аль нь ч биш. Яг гол нь. Окей, нэг хүнд бол яг үнэнч нэг хүнтэйгээ хамт амьдардаг юм байна. Гэхдээ давхар бас өөр хүмүүстэй унтах гэдэг ч юм уу. Гэхдээ тэр нь үнэ. Тэгэд одоогийн байдлаар бол нэг юм байгаа да. Допамин гэж нэг бодис байна л да, хүний тархинд ялгардаг. Тэр яадаг вэ гэхээр утсан дээр notification ирэхээр ялгардаг. Эсвэл олон хүн чамд дагахаар ялгардаг. Эсвэл ямар нэгэн байдлаар ямар нэгэн юмд хүрээд тэр зүйл бүтчихэнгүүт чамд тархин чинь тийм chemical ялгарч гэсэн үг шүү дээ. Тэг ингээ аваад зүгт хамгийн том допамин ялгаруулагч юу юм бэ гэсэн чинь мөнгө юм байна л да. Мөнгө. Дансанд мөнгө орж ирэхээр допамин маш сайн ялгардаг. Facebook дээр хүм дагах мах байдаг. Тэгвэл тийм допамины хэмжээ ингээд ялгараад эхлэнгүүт хүний сексийн дурсал дагаад бас буурдаг тийм судалгаанууд бас байна. Зарим хүмүүс дээр. За. Одоо юу гэдэг нь тухайн зөвхөн мөнгө бодоод эхэлж чинь гэсэн үг шүү дээ. Хандчихин гэсэн. Тийм, мөнгө бодоод эхэлж чинь гэсэн үг. Тэгэхээр зөвхөн тийшээгээ төвлөрөөд хахаар нөгөө нэг сексийн дурсал нь буурдаг төрлийн хүмүүс байгаад байгаа байхгүй. А тэгвэл сая чиний хэлдгээр нөгөө буурд юм уу гэдгээс зарим хүмүүс мөнгө олж ирэхээр хүмүүс болчихдог шүү дээ. Тийм юмнууд бол бас байна. Гэтэ миний хувьд бол одоо бол нэг бүр илүү тийм болцсон юм. Instagram дээр хүмүүс ингээд дагаад ч юм охтууд дагаад ч юм ингээд юм бичгээр бүр айхтар байнга чартлаа те. Тийм бол байхгүй яг тэгэхээр надад илүү чухал ажил байгаа даа. Яг одоогийн байдлаар бол манай найз Баламдын манай найз битээр хэлсэн бүр нэг юм өгöd байхгүй юу? Make music until you get money fuck bitches. Эхлээд хөгжим их. Дахиад хөгжим их. Тэгээ дахиад хөгжим их. Дахиад хөгжим их. Тэ чи мөнгө олно те. Тэрнийхэн дараа fuck bitches байхгүй. Тэрнээс дараал нь нэгсэндээ миний дараал тэрийг урагшаа гаргачих болохгүй байхгүй. Одоо чи дөнгөж хоёр дээр явж байгаа хэ те. Make music дээр явж байгаа хэ те. Тийм. Яг голоор нь мөнгө олжлоо гэдэг бүр хангалттай их биш те. Бүр тийм. Тэгэхээр яг тэр зарчмынхаа голоор урдуур нь байнга тийм ороод идэж болохгүй. Бид гол нь тийм риск хиймэрэг байх. Өөрийгөө тийм эрсдэлд оруулах. Одоо энэ хэрэг огтыг чамлаа бичиж чинь нөлөө их бичдэг байх. Зөндөө. Хай сексаан богд. Чихэн богдоо боо байлаа. Энэ үед мэдээж за real яг сонсогч байвал хариу бичих бах те. Одоо жишээл би бол үзэгч яг одоо үзэгчлүүгээ бол хариу бичнэ. Яг тэр ерөөл миний яг үзэгч учраас те ямар ч өөр имэд санаа байхгүй би их нэртэй хүн те. Тэнгүүд өөр санаатай хүмүүс бас бичнэ те. Яах гэж идэх юм гэдэггүй. Тэнгүүд би тийч бол хариулдаггүй. Яа тэгэхээр чинь миний одоо юу гэдгийг орон зай. Тэгээд энэ орон зайгаа эхний битэрийн орон зай луу те. Би өөр хүнтэй бичвэл энэ бол шал утгагүй. Тэгэхээр чиний хувьд ингээд найз хүн чинь Америкт байна те. Чиний бүх юм шалгадаггүй байх. Ягаад гэхээр хоёр юм нээлттэй би итгэдэг байх гэж бодож байна. Магадгүй шалгад юм уу? Үгүй те. Тэнгүүд чамд ингээд огт амар их бичиж штэ. Магадгүй чи хариулдаг байх те. Үгүй. Өсөө нэг бичиж байгаа охтууд руу хариулдаг. Би хэрвээ тухайн хүн надад таалагдж байгаа бол би өөрөө л тухайн хүн рүү. Одоо бичихгүй үстэй чи найз хүнтэй юм шиг. Найз хүнтэй юм чинь ихэд тийм юм бол байхгүй. Тэгэхээр гэхдээ уулздаг ч юм уу одоо ингээд ажил ярьдаг ч юм уу ингээд тийм эмхтэн ус байна. Мэдээж тэр чинь бол харилцаа биш те. Дотны харилцаа биш. Зөвхөн ажил хэрэг уулзах ёстой бүр эмхтэн хүмүүс байна те. Энийг бол найз хүн бол нэлээ нээлттэй хүлээж авдаг. Манай хүн бол нээлттэй. Би ч гэсэн өөрөө айгүй нээлттэй шүү дээ. Тэгэхээр итгэлцэл гэдэг би ингэж ойлгоод байгаа байхгүй юу? Чи ингүүл би чамд итгэхэ болчих шүү гэдэг чи итгэлцэл биш шүү дээ. Чи яасан ч бай миний нуруур хутгах шаасан ч бай би чамд итгэж гинэ гэдэг чи яг чи итгэлцэл шүү дээ. Нэгсэндээ нөхцөл тавихгүй. Хэрвээ нөхцөл тавьчих байгаа чи итгэлцэл биш баг бизнес болоод арай өөр юм болоо явчих байгаас тийм. Тэгэхээр яг тэгжил итгэж байгаа. Би бол манай хүн надад тэгжил итгэж байгаа баг. Гар хангалга гэдэг ичмээ зүйл үү? Үгүй. Ичмээ зүйл биш. Яг жоохон багт тэгэл гар хангалга гэдэг бол ичмэр зүйл гэж ойлгодог гэсэн шүү дээ. Яг мэдгүй хүүгүүд яагаад гэдэг эсвэл ичмэр зүйл биш. Тэ энийг бас энэ ер нь яг чи бас нэг гоё тайлбарлаач. Энэ одоо өсвөр насны хүмүүсээс их үзэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг би сая допамин ярьсан шүү дээ. Тэгэхээр хүнийг допамин авдаг хамгийн том юмнууд нэгдүгээр ухаалагдсан. Facebook, Instagram эсвэл нэг үед авдаг тоглоомнууд. Үе нь ингээд дуустдаг. Ингээл нэг үеийн цаа нэг үе байгаа л гэдэг тоглоом. Тэгэл допамины сараал тий. Допамины сараал тэр хүнийг ингээд утсан дээр айл болох удаан барьдаг. Тэг ингээ аваад зөвхөн энэ дунд хамгийн том допамин ялгаруулдаг юмнууд fast food, зурагт
мөрөөтэй тоглоом, гар хангалгаа байгаа байхгүй дотор. Порно. Тэгэхээр нөгөө нэг гар хангалгаа хэр түн допамин ялаад. Гэхдээ тэр хүн ингээд допамин одоо гэдэг миний чинь утсан дээр notification нэг ч ирдэггүй. Нэг ч ирдэггүй notification ирүүлдэггүй би. Яг тэгэхээр баян дүн гэдэг баян допамин ялгасаар бол миний допамины хэмжээ ингээд багасаад би бүр допамины дутагдалд орчих байхгүй. Тэгэхээр тэр хүн ингээд өдөр болгон ч юм уу ингээд өдөрт 2 удаа ч юм уу эсвэл баян ингээд гар хангалгаа хийгээд их юм бол допаминг болчих гэсэн үгнээс нэгээд амар улбаачдаг. Бис нь тийм байж үзсэн л тээ. Өмнө нь хэдэн жилийн өмнө 5 6 мянган жилийн өмнө ингээд оюутан байхдаа ингээд битүүл гар хангалгаа хийж байгаа шүү дээ. Тэгээ бүр нэг юм улбгаар ингээд амьдрах ингээд хөсөлгөө. Сулбаас юм ба. Тий, сулбаас ингээд хичээлээ хийж чадахгүй тий. Тэгээ бүр нэг юм сулбаас. Тийм биш үү? Тий. Нөлөө тийм допамин тий. Тийм допамин. Тийм яс би нэг бас мэдчих авмаар юм. Допамины нөлөө. Тэгэхээр гар хангалгаа олон дахин хийх нь бол өөртөө ч юм бол тийм хохиролтой байгаа. Тэгэхээр тухайн хүний бие яаж авч явж байгаа, яаж ярьж байгаа эсвэл яаж амьдарч байгаагаас шууд хараад окей тэр хүний допамин хэр байна гэдгийг баг мэдчихэж болох гэдэг байгаа байхгүй. Зарим хүмүүс бол допамина зөвхөн видео тоглоом эсвэл гарсан тоглоомд үрж байгаа. PUBG тоглоо ч юм уу, Mobile Legends тоглоо ч юм уу. Тэгэл тэндээсээ допамин авч лээ тий. Уул нь удаан хугацаанд ажил хийгээд тэндээсээ мөнгө авах тий. Эсвэл уран бүтээл хийгээд гаргах эсвэл чамшиг яг ингээд юм хийгээд энийгээ цацаад допамин авах ч юм бүр өндөр төвшний давхар чамд ингээд санхүүгийн үед өндөр ачаал бүтэлтэй допамин авалт байгаа шүү дээ. Тэр тийм жижигхэн допамин авалтуудаар багсгаад иж болох. Тийм тэрүүгээр л ингэ яваад иж болохгүй. Гар хангалгаа хийгээ сайхан уцаараа тоглоод гар хангалгаа хийгээд уцаараа тоглоод фастфуд идэл. Тэнгүүд одоо найз хүн чинь явцсан байгаа хэр их хориг хаяа сулбаалгаж байна. Сулбаалгадаг шүү дээ. Би гар хангалгаа манай хүн хүртэл мэдчихэж байгаа. Гар хангалгаа хийхээ болоод жил болцсон. Гэхдээ яг голоор нь гар хангалгаа хийсэн л дээ. Сая өрөнгө явснаас би 2 удаа хийсэн. Тэгээ одоо бол порно үзэж юус чадахгүй л. Бүр яач чадахгүй. Одоо би тиймээс бол төсөөрсөн л их нэртэй болоод би чи их нэртэй энэ бол яг ханаа найз майз байгаагүй яг танилцаал за энэ яг энэ л юм байна те бас яг нэг мэдрэмжнээ төрсөн амарсан танилцаад яг 2 дахь хоног дээр ярьж мэрж байгаа тийнэж минэж байгаа те бүхэл зүйл нь за энэ л юм байна гэл тэгэл 7 сарын 10-наас хойш гэдэг чинь тэрээс өмнө би хийжсэн мэдэхгүй байна л да тэгэхэд бол ганц байсан. Тэгээ яг одоо бол тийм юмс хөндөрч тэгэл юм байна л да юм чинь те тэгэхээр бас яг одоо ганцлагын хэлж байгаагаар секс сан бүгд хэлж байгаагаар яг ийм жижиг зүйлүүд дээр бас ийм одоо тэрийг ялгаруулад байж болохгүй байна тий яг гоё том өөртөө гоё эрч хүчийг өгөх үстэй тийм зүйлүүдийг бас хийж байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгээд ер нь бол битүүрийн ярилцах цаг маань өндөрлж байна. Тэгээд битүүрийн хамгийн сүүлийн асуултыг асуухаас өмнө эхлээд зочныгоо бэлгийг өгчээ. Тэгээ маань битүүртэй самтрын ажилтаа газар би төрүүлсэндээ тэгээд бас нэмж хэлэх газар бол мэдээж Alfred Taylor Mongolia та нар түрүү нэвтрүүлгийн хэмд бас гоё шторкийг харсан баг. Alfred Taylor Mongolia бол таныг амжилтанд хөтлөх тэр хослыг гоё танд урлаж хийж өгдөг. Тэгсэн мөртлөө яг нөө бэлэн хослол зарж байгаа юм шиг хямдхан боломжийн үнээр зардаг. Тэгээд ер нь бол хослол өмсдөг залуучуудын хувьд бол энэ аягүй чухал зүйл байдаг. Одоо яг ямар гоё бие таарсан гоё ноолор өмсөх вэ гэдэгтэй адилхан хослоо өөрөө зөв сонгож чадад гоё өмсөх юм бол энэ таныг гоё биеч гоё зэгцтэй байлгана. Таныг ч хүмүүс гоё зүгээр харж таныг магадгүй бүтээх ажлыг чинь илүү 10% ч юм урагшлуулж өгнө. Тэгэхээр Alfred Taylor-ийн бас газартаа би баярлалаа гэж хэлмээр байна. За мөн Zebra International-ийн гарын бэлхийг төвчөндөө өгч байна. За баярлалаа. Тийм дотор нь бас гоё одоо lime cola байна. Truffle chips. Өнөөдөр чипс энэ тэрэ. Чипсээс амсуулаагүй шүү дээ. За. Чипс. Тэгээд дотор нь бас одоо энэ цаашин Saito гэдэг нь одоо Оросоос орж ирж байгаа. Ийм цай байгаа юм байна лээ. Тэгээд ер нь бол Аз одоо тэр цайны соёл гэж агуу юм байдаг юм байл л да. Ямар ч сүртэй олон цай байдаг те. Тэгээд энд бол ингээд аягүй гоё цай байна. Тэгээд энэ их гоё одоо Saito гэдэг Rose гэдэг энэ одоо эмхтүүний гоо сайханд нөлөөлдөг гинэ. Дотроос нь илүү гоё ингээд ирч хүчтэй юм хүчтэй гоё ингээд цагаан магаан гоё харагддаг гэсэн. Тэгээд ийм гоё цайнууд гаргадаг. Тэгээд дотор нь бас цайнууд нь байгаа шүү. За тэгээд ер нь хэрэг алкогол хэрэглэж чинь сүүлийн үед алкогол гэж. Алкогол би ч одоо миний ажил чинь тайзнаар гарах шүү дээ тий. Тайзнаар гарахаа өмнө ажил дээрээ бол ер нь уудгүй. Ажил дууссаны дараа бол заримдаа пиаб бол. Одоо энд манай Zebra-гийн Carlsberg гэдэг пип ба. Нуучсан уу? Carlsberg гэдэг аягүй зөөлхөн пип байгаа. Сонирхож үзээрэй. Тэгээ өнөөдөр бол яг зүгээр гоё пип биш, оронд нь гоё цай бас зочнод айлгаж утсан. Тэгээд кондишн магадгүй ямныг арга хэмжээнд ч юм орохоос өмнө те нэгийг уугаад уусныхаа дараа нэгээ уучвал өглөө нь ядаж толгой амарс ирнэ. Тэгэхгүй бол бас л одоо амар хөвтөг болцсон л ч тий. Үнэхээр л тэр нэ фэйсбુક дээр яваад байгаа юм яг үнэн шүү. 20 насны шаардлага 30 насны шаардлага хоёр шал ондоо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таныг амжилтанд хөтлөх хослолыг Alfred Taylor Mongolia-гаас. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний ресторан Алтан гадис.
За алтан гадсын маань нэг гоё над хамгийн их таалагддаг юм нь юу вэ гэхээр одоо энэ member card гэдэг. Одоо энэ карт нь ямар ч үстэй гэхээр одоо юу гэдгийг эндээ та одоо хүссэн мөнгөө сэнэглээд тэ одоо сая төгрөгөө сэнэглэжэл тэгвэл энэ одоо яг л одоо бидний одоо ашигладаг карт гэсэн үг. Банкны карттай адилхан энийг уншуулаад зурчна гэсэн үг. Тэгэхээр энэ картыг 50,000 төгрөгийн дотор ирэх байгаа. Тэгээд дараа нь орж ирээд шууд 50,000 төгрөгөөр үйлчлүүлээд тэгээд энэ картаараа зуруулаад одоо үйлчлэхийг авчна гэсэн үг. Бэлэн мөнгө төлөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас үргэлжлүүлээд бэлэн мөнгө хийгээд тэ заавал юу гэдгийг бас магадгүй мөнгө би энийг айгүй гой зөвөр ашиглах юм бол магадгүй картандаа хийж хэрэг ингээ мөнгө өрөөд идэх ч тэ. Тэгэхээр зөвхөн алтан гадсын картанд мөнгө хэрвээ хийчихвэл энийг хинч одоо өрөх боломж байхгүй. Тэгээд бас нэг тодорхой хэмжээний хадгаламж гэх юм уу та тэ. Эндээс хүсвэл авчиж болно. Тэгэхээр аим гой даваа талтай. Тэгэхээр энэ болон бэлгүүдийг өгч байна. Тэгээд энэ бэлэгтэй хамт нэг асуулт байна. За тэгээд амьдралдаа хийжсэн ганцлахын хувьд одоо нэг гой дурсамжийг үлдээсэн, нэг гой өөрчлөлтийг авчирсан те. Амьдралдаа хийжсэн хамгийн том зөвүүн алхам юу вэ? Алхам гიშгэж ороод тэрийг ингээд магадгүй амьдралаа чи хамгийн томоор өөрчилсөн зүйл юу вэ? Одоо хамгийн зөвүүн алхам юу юм бэ л да. Балмад тэ найзууд байгаад балмадынхан бол ерөнхийдөө хөгжмөө хийдэг. Гэхдээ надтай найз тэгтээ намайг яадаг гэсэн чинь нэг өглөөд үзчихээ. Тэгээ би санаа зовоод ер нь чаддгүй. Өглөж чадах юм үгүй ч тодорхой шүү дээ. Тэгээ яг бид нэр одоогоос 2 жилийн өмнө ч юм уу нэг 9 сарын 26-нд мен төрсөн өдрийн маргааш жил өмнөх өдрөмжөл нэг газар тайзан дээр гарахаар болоод тэгэд яг тэрэн дээр гарах хөвгт нь би окей за би ямар ч байсан гараад үзье тий. Тэгээ юу ч болоо тэгээд тэгээ анх гарч ирсэн тэгээд тэр хэд гараагүй ер нь байсан бол тэгээд одоо секс сам болохгүй тий. Багш хийгээл багшаар л яаж ахлаасан л байна. Тэгээ одоо тэр бол их ер нь бол нэг зориулж үтсэн зүйл тий. Тийм зориулж үтсэн. Тий би бас тэгж боддог энэ зоригдоод үсээ алдах юм байдаг байхгүй. Хүнд хоёр харамсал байдаг гинэ. Нэг нь хийж үзээд за чадсангүү дээ тий бас яг оролдоод чадсангүү дээ гэдэг харамсал байдаг. Нөгөөх нь энийг би хийсэн бол яах байсан болоо гэдэг харамсал хамгийн хогийн харамсал гэж байна. Үр дүнг нь мэдэхгүй юм чинь тий. Тэгэхээр юу ч байсан зориулж заавал хийж үзэж байгаарай. Тэгээд тэр нь заавал амжилт авчрахгүй ч гэсэн дараагийн айгүй олон боломжууд байгаа гэдгийг бас би хэлмээр байна. Тэгээд удахгүй төсөө дөр болох юм шүү дээ тий. 26 гэж 2 өдрийн дараа 25 юм уу тий. Тэгээд бас удахгүй маргааш болох төсөөд өдөрт нь баяр хүргэе. Тэгээд манай өнөөдрийн төлөлт ирж оролцсонд баярлалаа. Их гоё мэдрэмжийг би авлаа. Энэ бол ярилцлагаас би хүн болгоноос өөрөөр гоё мэдрэмжүүдийг авдаг. Тэгээд өнөөдөр бас их сонирхолтой нэвтрүүлэг танаас бүгдэнд нь таалагдсан баг гэж бодож байна. Тэгээд зөвүүн ток шоуныхаа шинэхэн зочинтой хамт байсан баярлалаа. Тэгээд цаашдаа шахах ажилд маш том амжилт хүсье. Баярлалаа. Тий. Удахгүй уулзах байхаа хоёлаа гоё уран бүтээлээр. За тэгээд дараагийн зочин хүртэл дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Бүх хамтран ажилладаг байгууллагуудтай баярлалаа. Та нар байхгүй бол энэ нэвтрүүлэг байхгүй. За мөн хамгийн чухал зүйл бол үзэгчид буюу яг одоо та нар үзэж байгаа тий Бата Солонгоо хэн байдیں те сэлж мэдэг миний эхнэр энэ төр гэлдэг бүгд ингээл та нар бол бүх энэ нэвтрүүлгийн хамгийн гол үндсэн юм шүү гэдгийг хэлмээрээ. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. За шүү дээ. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөвүүн алхам юу вэ? Зөвүүн ток шоу Бям гараг бүр 22 цагаас.